Улаанбаатарт 7 цаг 15 минут. Гэр бүлийн радио FM 104.5, 84.5 долгионоор таны зүрх сэтгэлийг дулаад зулж хөглж, хүчрхэгжүүлэх Улаанбаатарын өглөө шоу нэвтрүүлэг танд хүрэхэд бэлэн. Өглөөний мэнд гэр бүлийн радио 104.5 орилдгүй гэсэн. Орил хүүхд өглөө унтчих чинь. Та тэгтээ айгүй хөөрх юм а тий. Яг хүний үгээр юм тий. Орилоод нэнгүүд орилгоо илчих юм. Тий. Орилохгүй юм гэхэлэр орилоод унах юм. Дасаа болчих юм. Хүн яг одоо юу гэх юм яг тэрүүгээр л хэлэх. Угаасаа манай жинзи үеийнх уус тийм бэ. Манай жинжигийнхэн тэр жинзи үеийнх угаасаа хүний үгээр ингээд тийм дуулууртай. Ястаа тийм биш юм биш. Надаа жинзи бол зөндөө л байдаг. Тэг харин тэр зөндөө чи ингээ орж ирээ суучаад штэ энэ чинь айгу хөөрхөн зинжинөө хөөрхөн багастай болбра. Болбра. Гэр бүлийн радио 104.5 84.5 хост дэлгэн дээр та яг одоо радиогоор Улаанбаатарын өглөө шоу нэвтрүүлгийг хүлээн авч сонсож байна. Мөнгө нэмээд 3W45 цагийн минь вебсайтаар бөмбөрцгийн өнцөг булан бүрээ сонсох боломжтой. Цаашлаад 2 зинжи 1 зүнжи харахыг хүсвэл гэр бүлийн радио 104.5 гэд кириллээр бичгээр Facebook дээр манай хуудас гарч ирнэ. Тухайн хуудас дээр яг одоо Улаанбаатарын өглөө шууд нэвтрүүлэг маань эхэлчихсэн байгаа. Тэгэхээр та тэр доор нь хинэн зүнжи, хинэн зинжи байгааг бичээрэй. Биш харин би одоо бодож л шүү дээ. Ингээ би өчигдөр хоёрт яг юу хийлээ? Өчигдөр яг юу боллоо гэд бодоод унлаа. Юу гэх юм ямар муухай энэ өдрийг бүр яа гэж бодож юу ямар атгах санааг төлөвлөж ирсэн болоод ингэж айхтар дайралтаар эхэлдэг байна. Ягаад ийм амар идэхтэй юм бэ? Бол манай талын өмөр хүмүүс бас байгаа шүү. Оо сонсъё. За сонсъё. Үеийнх нь ядаж орж ирэхгүй л дээ. Тэгсэн чинь бүгд үе болохыг хүсгүй л гоо. Би хараа дээр үеийнх энэ гэдэг. За энд Эрка, Боги, Заяа, зүнжи юм уу, зинжи юм уу сайн мэдэхгүй найруулагч мэдээ сууж байгаа. Улаан цай бүүмрийнхэн бүр игээд өөрөсдөө жинзигээд дараад тахаар хэцүү юм те. Гүг улаан цай биш үү? Улаан цай бол биш шүү. Чи сэтгэлээсээ зинжи байгаа шүү. Нэр шүү. За окей. За тэгээд сонсогчид маань гой биднэрт өглөөний мэндийг мэдж байгаа. За тэгээд комент хэсэг дээр сайхан бүгдээрээ гой ингээд бичиж байна. Нэг л сайхан ойр дотор. Хамгийн сонирхолтой нь манайхан ерөөсөө ямар ч нөгөө тайлбаргүйгээр бүх дүрмийг хэлдэг болчихжээ. Тэр нь маш ойлгомжтой юу ихээр меншн давалгаа, зүрхэн давалгаануудыг аль хэдийн өөрсдөө хийгээд эхэлчихсэн. Өнөөдөр нөгөө бэлэг зарлаа шүү дээ. Тийм шүү дээ. Бэлэг задар нөгөө 2 булангийн дунд. Гой бэлэг байгаа шүү. Тийм үү. За би бас ингээд бараг 7 хоног бол өнгөрөх тусам бол улам л аммаар санагдаад болчлоо. Тийм шүү дээ. Энэ одоо адын хүсэл үү юу? Энийг ойролцоогоор нэг 2 жилийн дараа ер нь авчих واخа. Бараг авах ба. Гэтэ надад бүр юу гэж бодогдоод байгаа гэж дараагийн бэлэг нь тийм юм байгаасаа. Дараагийн бэлэг нь ийм юм байгаасаа гэж бүр бодогдоод байна. Тийм сонсогч нарын тоо нэмэгдэж амжаагүй байгаа дэр би авчмаар байгаа байхгүй. Тийм яг үнэ. Өсөлтөө баг байгаа дэр тий. Тэгтэл нэмэгдчихэл байгаа юм л та. Нэмэгдчихэд байна. Энэ бадраад байгаа юм л та. За мэдээж өглөөний мэндүүдийг мэдсэн. Яг сонсогчдийнхэн яг хийж байгаагаар меншн давалгаагаа хамтдаа хий гэж бодож байна. Анх удаа сонсож байгаа бол дахин та бүхэнд нэг удаа танилцуул маргаашнаас танилцуулга боллоо ерөөсөө энэ. Харин тий одоо болио. Харин одоо ерөөсөө болио. Хідүүлгэнэ. Инженел ерөөсөө учраа олохгүй явчихлаа. Мэдээд ахыг. Бэлгээ аваад яваад тий. Бэлгээ аваад. За сүүлийн удаа танилцуулж байгаа шүү. Сүүлийн удаа анхаарай. Энэ ямар утга учиртай вэ гэх юм бол Улаанбаатарын өглөөтэй хамтдаа байгаа 7 хоногийн 5 өдрийг ажлын 5 өдрийг хамт эхлүүлж ягаад тань баярлалаа. Амралтын өдрийг өөртөө зориулаарай, гэр бүлдээ зориулаарай, хантайгаа цагийг өнгөрүүлээрэй гэд тухайн 7 хоногт тухайлсан нэг бэлгийг танд зориулсан бэлдсэн байгаа. Тэгэхээр энэ бэлгийг авахын тулд яах ёстой вэ гэх юм бол нэвтрүүлэг эхлэнгүүт меншн давалгаа буюу хий нэг урайлан дуудаад хамтдаа нэвтрүүлгээ сонсоод, үзээд, хөгжилдөөд оролцоод яваарай. За мэдээж 2 булангийн дунд нь зүрхэн давалгаа явж байгаа. За зүрхэн давалгаа явуулснаар бидэнтэй хамтдаа байгааг тань мэдэрч байгаа гэсэн үг. Тэгэхээр нэг өдөрт меншн давалгаанаас 1 хүн, за зүрхэн давалгаанаас 1 хүн гэд нийтдээ нэг өдрөөс 2 хүн гарч ирэх юм. За ингэж явсаар 10 хүн дундаас 5 өдрийн 10 хүн дундаас нэг удаа хүрд эргүүлээд ганцхан хүнд бэлэг өгөх юм аа. 7 хоног болго энэ бэлэг маань үргэлжлүүлээд байгаа шүү. Нэг бэлэгч гэсэндээ нэлээд хэдүүлээ хэрэглэдэг
хэрэглэхээр бэлэг өгöd байгаа шүү дээ. Тэгж байгаа. За бэлэг болоод өнөөдөр задрна. Тэгэхээр ямар бэлэг гэдгийг тун удахгүй хэдүүлээ мэдэх боломжтой гэсэн. За ингээд Ой, бэлэг яг бэлэгтэй холбоогүй ч гэсэн бэлэгтэй хамаатай нэг бас юм бэлгэхэд хараа. Хэрвээ сонсогч та ямар нэгэн байдлаар ямар нэгэн бизнес үйлчлэгээ эрхэлдэг бол бас яг энэ манай бэлгэний давлгаанд маань бас оролцоод хин нэгэнд өөрийнхөө үйлчлэгнээс бас санал болгож бэлэг болгож бас өгвөл бас сони юм бэлээ. Noiko-гийн одоо бэлэг бас явцсан шүү дээ, тий. Бид нар чи өнгөрсөн хугацаанд за тусгай тогтнол өглөө. тэглээ. За тэгээ дараас нь витамин өгнөө гэд. Тэгээ дараагаас нэг юм хоол яана гэсэн чинь энэ дунд та нар анзаарсан бол витамин өгнөө гэдэг байгаас. Тийм, витамин Тэр чинь өгөхөд явж байгаа шүү. Ерөөсөө Энэ утга учирыг энэ борохаас асуу. би очиж аваад Аха. шууд нөө илгэх ёстой байсан чи ерөөсөө ажил дээр хоноод байгаа байхгүй. Асар их ажилтай. Энэ дээр одоо найруулагч маань гэдэг юм оруулаад ирмээр байгаа байхгүй юу? Тий би бүр өчигдөр бүр яг гарандаа инээ тэрэ гэдгсэн чи хүн чинь ингэдэм бэ. Машинд ороо суучаар Гармааргүй санаа. гармаагүй санагдаад юм байна. Би гэртээ очиж гэртээ ороогүй шүү дээ. Машинд онцсон. Яг зам дагуу яг энэ төгжил донд яг нэг газар зогсон гэдэг чинь би өнөөдөр машин унахгүй алхна. Ай. Тийм учраас би витамин авах магадлал өсөж байгаа. Таны гэхдээ давхраа улам тодороод нэг л нойр мойр нэг л өөр байна да. Тийм байна уу? Алин наашаа та. Давхраа махраа улам ингээд Байж та нүдэ анжи. гүнзгий болж Хит байна нүдэ анжи да. Нүдэ анжи 1 2 3 4 5. бараг дээрээ нэг 7, доороо нэг 2 моёр л байна. За би угаасаа их лаг юу тал да. Давхраатай байлээ тий. Тал да. Тэгэхээр Лаг давхар. ихтэй үнэ. Бадрангуй юм аа. Амар юм билээ. Тэгээд юу энэ нэг манай хиний Миногийн одоо бэлгэн авсан Мина Наа юм билээ. Мина маань болроо хэлээ. Тэг болроо гэсэн. Болроод би яг нөгөө хаяг маягийн яатсан байгаа заа хэвээр. Яг энийг яна би өстө Хай маяг нь яатсан байгаа? Өнөөдөр юу яаш вэ? мартсан байгаа. Өнөөдөр юу яана? Өнөөдөр юу яана? Ерөөсөө юу яах хэрэггүй Энэ манай. борох нь юу яагаад тэгээд юу яачих шүү заяа. Тэгэхээр хамтдаа өнөөдөр юу яацгаая? Манай яагаад бэлгэнүүд байгаа ч нөгөө ивент тэтгэгчгүйгээр шууд манай гэр бүлийн радиогоос ингээд өгж байгаа штэ. Тий. Тий. Тэгэхээр нөгөө ивент тэтгэгч нь өгөөгүй витамин өгөөгүй байгаа гинлээ гэдэг биш шүү. Энэ бол хин нэг би буруутгамааргүй байна. Тий. Цэвэр миний манай одоо ивент тэгч энэ борох чинь штэ. Тийм штэ яг үнэ. Яг үнэ. Гэтэ яг энэ нэг бодлын зүв байхгүй юу? Манай ивент тэгч юмаа гарахгүй байгаа нь үнэ. ой ингэж ашгүй амар гоё юм гараад ирсэн шүү. За. За би бор ахад итгэхгүй байна. Эрка ахтаал итгэх. Окей. За би эрка шилжүүллээ. За тий. За Эрка баярлалаа. шилжүүллээ. Чи тэрийг За би энийг Ямар хүндтэй би үргэлээ. энийг хэдүүлээ маргааш харъя. Тэгээ. яг Эркаг. бороо харан зохицуулуулъя заяа. Самнаад явцсан те. За энд бүр гоё юм орж ирсэн. Нас явхаар арьс унжаа давхраа нэмэгддэгэ гинэ. Их хөөрхийдээ. Би төрөхтөл ийм давхраад байсан шүү дээ. Тийм үү? Тий. За. Алга нүдэн л байсан байлээ тий. За. Аа тийм заяараа ингэж Юу л дээ хүн нөгөө давхраагаараа өнгөрдөг бол би чинь бас нөгөө нэг төрөлхийн хөмсгөр бас хөмсгөр өнгөрнөө. Чи заяа чи давхраа хэлгсэн үү? Үгүй штэ. Үгүй заяа чи бүр унган гэдэг. Унган штэ. Байгаль штэ. Энэ хөмсгийг харалдаа та. Олдмол биш. Хөмсг нь бүр яа гэдэг юм бэ? Энд чинь бүр засаад янзсан байгаа нь хөөе. Толгойн үснээс нь зарим нэг хэсэг нь зүгээр Засаад ядалцсан байгаа юм уу? тийм гэдэг байгаа. Засаагүй болоод ингээд тухаараа нь штэ. Багсчихад байгаа нь гэдэг байгаа шүү. Намайг 10 жил байхад Тухаараа нийл юм өс байгааг ийм зураас үлдээгээд. Тэг үлдээгээл Тэгээ хөмсөг болгох. тайлцсан гэдэг. намайг 10 жил байхад тэгдэг байсан штэ. Хөмсөг болгох чинь хоёроо. Бид хоёр тийм юу хэлэх гээд штэ шипих гээд штэ. Шипич юуны шипих гээд байгаа. Хөмсгтэй болох шип юм уу? За сонсъё. Надад нэг тал хэрэгтэй байгаа юм аа. Шипи биш юм байна. Чиний хөмсгчнэр тал юм байна шүү дээ. Хинээс хоошоо байхгүй. Яг яргаад яг талаасаа хойш байхгүй. Зогссон юм шүү дээ. Хулцсан юм уу? Эндээс энэ хүртэл нэг Нэр анзаар. формалны хөмсгтэй. Чи тэр хөөе наадах чинь ингээ харандаа маандаа зурд юм биш. Үгүй ингэдэг байсан гэсэн. Үгүй ингэдэг байсан гэсэн. Манай өвөг дээдсийн тэр донд айгуу тийм Монгол банхартай хүн байдаг байсан гэдэг аахгүй. За. Тэгээ хөмсгийн идсэн юм уу? Тэгээ хөмсгийн ингээд дуурайгаад удмаараа манах ингээд хөмсгөө ингээд. Монгол банхартай тий. Гэхдээ ингэдэг байсан. Нөгөө миний хоч чинь тийм байсан байхгүй юу? Духан дундаа нэг хөмсгтэй дуваа сохроо. Үгүй намайг хөмсгдөг байсан гинэ. Би ч өстө хамгийн амар гоочтой шүү. Бойл.
Мизо ороод ирлээ. Таны Таа нүд бол байна. Нүд бол байгаа. Хөмсг миний хөмсг ингээд засцсан юм шиг гэж хүмүүс ирдэг. Үгүй яг хэлбэр нь нөгөө хэлбэрнийх нь сүүдэр байгаа байхгүй юу? Хөмсг бол байхын үед бол байна заяа. Гэхдээ ийм заяа. Нүдэнд чинь багтчих. Нүд чинь бол арай л хөмсгөө дийлчих ингээд. Баланс нь алдагдана гэдэг чинь юм уу да? За. Би одоо тэгээд энэ хоёртой ингээд нүдний байрлал хэлбэр яриа сууж явах ч гэжтэй. Нэрээ үнэхээр хөмсггүй гэдгийг чи Мина хүртэл анзаарч байгаа. Хөмсг айхтар хөмсгтэй. Үгүй хөмсгний сүүдэр наадах чинь. Хөмсг биш. Үгүй сүүдэр биш. Эн чинь энэ гэхдээ яагаад юм сонирхагдаад байна? Ийм байх учиргүй тэгээ. Эрх шиг үнээр хэлээч. Би энэ хөмсгөө шүтэж явдаг юм байна. Их буруу юм шүтэж явдаг юм байна. Харин Эркагийн хүмүүс хамаагүй илүү биш шүү дээ. Тод биш үү баг. Хөө хийдчихсэн дээ. Тэргүүндээ шамбардсан жоохон тодсон байхгүй. Тэрнээс л миний бол яг жигэд маш гоё ингэ засцсан юм шиг хөмсгтэй л гэж үзсэн. Жигдийн үед бол жигд шинхэн байна таны. Гэтэ хоёроо миний үед өмсөж байгаас юм. хар өглөөгөр ирчүүд нэг амар хөмсг нүүр амыг харандаанаас өгөөч. Харандаа байхгүй. Энэ бүр миний бүр төрөлхийх. Унгаа. Энэ ерөөсө хөмсгний харандаа гэж Миний хосож үзсэн үү? Би энэ сүүлийн ингээ хусч исэн. Чи ингээд их урахаар ингээ хаачилж майжилдаг. Хайчилдаг. Яг согтуу мастер шиг чинийх ингээ ундаг. Оо, унж шít. нүдийн дарна гэдэг. Тэгээ унчхаас өмнө хайчилчихж байгаа л да. Тэгээ эн чинь нөгөө нэг би будах юм бол бүр тод хөмсгтэй болчих гээд байдаг учраас. Одоо маш олон хүмүүс Буддаггүй юм. аюу олон хүмүүс маань сонсогч дунд бас юм явж л байгаа хта. Гэрээсээ шууд нөгөө гарцсан. Тэгээд нөгөө нэг ингээд газ гэрлэн дохио мохрон дээр ингээд хэлээ гаргацсан ингээд бодчиход шүү дээ. Хөмсг мөрмос мормос аа. Би бол замдаа 100 бол амжиж. Аюу олон хүмүүс тийм Би бол замдаа яадаг гинөө. Хөмсгөө болдсон юм уу? Гү. Тийм хүнийг харахгүй юу? Харсан гинэ. Ингээд яг Гэхдээ өвөл амждаггүй маа. Өвөл бол амждаггүй шүү. 100 болол дулааны үлрэлд болол. Гү яагаад амждаггүй яа? Яагаад гэвэл гадаа харанхуй байдаг байхгүй. Тэгээд эн чин жолоондоо анхаарна уу гэхээс биш тэр нүүр мөрөнд анхаардаггүй. Харин гэгээтэй байгаа нөхцөлд аль алийг Хин жолоонд анхаардаг үү гэж. Жолооны хажууд сууж байгаа хүн үү? Эмхтэн мүү? Эмхтэн жолоонд анхаард юм уу? Сүүги. Ястаа гоё асуулт. Үгүй шүү анхаарна. Анхаарад байгаа тэр юм уу? Үгүй Анхаарад байгаа тэр нүрэ бодоо яваад байгаа юм уу? анхааралгүй яа гэм бэ? Эмэгтэйчүүд та муу жолооч гэд 100 хэдэн хүнээр нь жишээлбэл бодоод их эмэгтэйчүүд чинь тэгж хариулт ирчүүдийг бодвол айгүй хариуцлагатай жолооч нар байгаа шүү та нар. Анхаардгүй нь алхна гэдэг бүр. Жирка чамаа сахлаа гайхуулаач гинэ. Сахлаад нэл 0 бактери. Үгүй энэ ингэсэн юм аа. Нөл би сахлаа Ням ундаагүй. бактери. Нүдний дээр урахгүй болохоор нь эргэн доор ургуулсан. Би нэг гэхдээ яг өөрөө ургуулсан шүү. Өш надад сахал ургадаггүй шүү дээ. Үгүй ер нь надад үсэх Оо багц. энэ хоёр чи ямар Урхаараа хэцүү зовлонтой юм бэ? юм ширхэг. Би танд арга зааж өгье. Одоо тань ч одоо өнгөрсөн л байх л да. Өсвөр наснд байхад бол ингээд хусаад саримсаар ингээд үрээдт юм л. Ястаа тэр энэ Үнэр нь сахал. Харин тий өндөр нь зааваа. шүү дээ. Яагаад тэгшээ? Мэдхгүй яагаад чи тухайн үед хүсээд айгүй тэнэг ийм хүссэн Сахал багасаа зогтдоггүй тэнэг байсан юм зогтдоггүй биш. Харин тий багаас их мангардуул Үгүй байсан. үгүй бодоод үзэл дээ сахал Одоо арга зогтдоггүй хүн байгаа. Эрка Гайгүй сахалгүй. гоос дээ. Сахалгүй ч яж болно яг сахалтай ч яж болно. Энэ хүнийг сахалтайгаар төсөөлөх юм бол эргүү байгаа зү. Айгүй муу байгаа шүү дээ. Амар. Би танаас сахалтаа зургийг харуулах уу? За харъя. Хотлаа тийм байх баха. Байдгийн За заяа. харъя. Би зүгээр та нарыг зүгээр. Яна сахал гэсэн чи эндээс нэг ус гарсан сахал гэж үү дээ. За яж гараа. Тэрийг яаж болох вэ? За би явцын дунд харуулъя заа. Нэг юм Би шиг тэгвэл юм энэ уу? өнөөдрийн Нэг нэвтрүүлгийн энэс нэг ийм юм гарсан. Оо миний сахал урагчиж. би танад үнэхээр Харъя л та. зургийг авах харуул. Харж иж хөдлөн шүү. Өнөөдөр ус ноосто сэдвэр дуусах юм шүү гинэ. За үгүй. Ноос урах өдөр юм биш үү? Тоор ганц хөөхнөндөө нар үзүүлэхгүй маа л гэж байна ой. Намайг тоор нэр айгүй хийх юм а гэж байна ой. Энэ хүн хэлж шүү. Ганц хөөхнөндөө Аа гэдэг. нэ. Би тэгээгүй шүү. Энэ Эркал Хин хөөх юм. би. Гөө хөөхнийгөө хийж ийн гэхээр чи намайг хийгээд байна шүү дээ тоор. Анзаарахгүй байна уу? Ерөөсө сонсогчдод бол яг үннийг Хоёр ярьж байгаа би тэр заа. Үгүй гэхдээ хөөхн гэсэн үү? Тэгсэн. За бүр энэ дээр чинь тэмцэлтэй шүү. За яста пол үсгэж тэгвэл. Тэгээ найруулагч Пол үсгий. Болоо. За яста үзье нэр. Яста чадах юм Тэгээд чи. эмгтэйгээл яаш тээ. Үгүй Гүй, яг боддоор яв. Тэгвэл даяада одоо эмгтэйг хүндэл өгнө. Хүндлээд биш штэ. Угаасаа би хөөх штэ. Хоёрын дэргэд бодоод. Зүгээр тэр яг өөрхнөөрөө биш зүгээр сэтгэлийн бодоо Эрка. гомдчих үе дээ. Би ерөөсөө Эрка. гомдохгүй шүү. Монголчууд тэгдгийн хөөе. Нийт Сонгол зүг Монгол дээр ч адилхан. Яг үннээр нь яадгүй. Ихийн эцэш туглын тураахгүй гэж бүгдэнд нь өгдөг гэж. Тэгээ дандаа буруугийн сонгодог байхгүй юу? Тэр шиг
Яг жинхэнээр нь биш. Одоо юу гэж намайг сонгож юм бол дураг сонгож байгаа шүү гэж хэлж байгаа царай. Монгол хүмүүс юм чи. Үгүй штэ. Бас яг тийм явд юм аа. Гүүчтэй шүү нэрээ те. Юу гэж байгаа юм бэ? Яг шудраг хүсэлтэн бол явахгүй. Энэ 7 хоногжонгоо намайг яг ингэж байгаа шүү. Энэ шудраг хүсэлтэн нэр явахгүй юм байна. Тэгээ ярьж байгаа зүйлийг сонсож байгаа шүү. Өргөдөөл өгчих манайхаа заяад өгөөрэй. Заяа шалгах юм бол яг зүв байна. Юу? Тийм ээ те. Нөгөө цаад нөгөө бэкграунд нь хамгийн гол намайг сонгоод би шалгараад гараад ирсэн ч гэсэндээ энэ хоёр нийт асуулт ороод ирсэн. Саналаа өгөөрэй. Чи чадсан бол надад өгч. Хин нь юу гэсэн үг юм бэ? Энд чи хоёр л хүн байж тээ. Мезүүл гэдэг. Найруулагч бас ингэхгүй. Чи заяа нь хаана нэ? Манай найруулагч мэдээд нь штэ. Харин тийм энд хүмүүс бичээлээ нэрээ. Заяа хөөрөөд байгаараа ярих. Заяа л гэж байна. Үгүй харин тийм наадах чинь ингээд чамд бичиж нөө. Заяа хөөрөөд байгаараа чи эргах гэсэн байна. Үгүй. Хөөрөөд агараа ярих. Заяа хөөрөөд агараа ярих гэж. Заяа бити хөөрөөд байгаараа гэж нөө. Үгүй тэгээгүй шүү заяа. Эргах гэд намайг сонгоод бичсэн байж тээ. Дараагийн болон руу орох цаг чинь болсон биш үү? Үгүй бид нэр сахалтай зургийг үзчихээд тэгээд ормоор. Сонсогчд маань хүлээж байна. Сахалтай зураг үзмээр байна. Одоохон би бүр хайраа. Сахалтай зураг үзмээр Би бүр байна. энэ За энэ хооронд би найзуудтай бас мэдчилгээ дэвшүүлжээ. Заяа мөрөөдсөн юм бэ? Хөөхөн гэж эркаг хэлж ийн гинэ. За яваа болно. Заяа дуугавэ гэж бичсэн байна. Тэр даваасрын баяр. радио 104.5 84.5-ыг сонсож байгаа бяцхан найзуудаа өглөөний мэнд хүргэе. Яг одоо хичээлдээ цэцэрлэгтээ явж байгаа ааваараа ээжээрээ ахаараа ихчээрээ эмээгээрээ өвөөгөөрөө хүргүүлж байгаа найзууд маань өнөөдөр хичээлээ сайн хийгээрээ. Тэгээд хамгийн гол нь хажуудаа хүргэж өгж байгаа хүндээ хайртай шүү гэж чанга тэрвэрлт бэлгэлээрээ. Өнөөдрийн хийх гэж байгаа хичээл нь явах гэж байгаа сургалт нь бүгд амжилттай сайн байх болтугай. Тэгээд манай 9-гийн хэлдэг үг байдаг те. Амжилт хүсье гэдэг үгийг найзуудтай бас хэлье. За энд мэдээж фол болол санал асуулга орсон байна. Хин хөөрхөн бэ? Заяа Эрка Боги гэсэн байна. Энэ санал асуулгад мэдээ та бүхэн бас хэлж байгаа хаа гэж бодож байна. Ер нь шудрага шалгарсан ч гэсэн заавал Эрка заяа 50% тавьчих. Боги 0 гин. Come on. Яа энэ ямар үг юм бэ? За би сонсогчтойгоо холбогдчихъя байна уу? Өглөөний минь. Өглөөний минь. Хүүе таньдаг хоолоо. Юсуу юу? Аха. Сайн уу Юсуу? Бэшти. Хүшээ манай Юсуугийн хоолоо ямар том болцсон юм бэ? Одоо хэдэн настай болчихв Юсуу? 8. 8 настай. Хэддүгээр анги болчихв? 3 дугаар анги болсон биз дээ. Уулзааг удсан биз дээ Юсуу. Хичээл ном дажгүй юу? Дажгүй. За өнөөдөр ямар хичээл орох гэж байна? Хөгжим орно эхлээд. За эхлээд хөгжим орно. Тэгээд математик. Биеийн тэм. Танай гоё хичээлээд орох юм байна те. Чи айланд нь хамгийн их дуртай? Бүжиг. Бүжиг дуртай. Гэтэ бүжиг хичээл гэж байхгүй үстэй. Бага. Байгаа мó? 5 дахь өдөр ордог. 5 дахь өдөр бүжиг хичээл ордог гэж штэ. Ямар гоё юм бэ? Одоо тэгээ бүжигийн хичээл дээр янз янзын бүжиг заах уу? Яа. Чи хамгийн туртай бүжиг чинь ямар бүжиг вэ? Монгол бүжиглэх туртай юу? Эсвэл ийм нөгөө хосоор Монгол бүжиг үү? Ваа. За манай Юсуугийн одоо ойрд уулзаагүй юм чин ойрд уулзаагүй байхад хийж бүтээсэн ажлаас нь сонсъё л доо. Хөгжим тоглолцсон. Ваа, ямар хөгжим? Укулеле. Укулеле тоглож сурсан байна шүү дээ. За өөр. Гой бүжигэлд сурсан. Өндөр болсон уу? Болсон. Хэдэн сантиметр өндөр болсон? 5. Өндөр байна шүү дээ. 5 сантиметр өндөр болсон байна. За одоо ээж нь хүргэж өгж гэнэ үү? Аав нь хүргэж өгж гэнэ үү? Ээж. Хайртай ээжтэй бас хайртай гэж хэлсэн үү? Буухтай хэлдэг үү? За тэгвэл одоо буухт өгч гэнэ үү? Аха, тэгвэл үгээ хэлье те. Хайртай шүү. Юсүдээ ч гэсэндээ хайртай шүү. Өдрийг сайхан өнгөрүүлээрэ. Өнөөдөр орох бүх хичээлдээ амжилттай байгаарай заа юу. Би дахиад ном хийсэн. Дахиад ном хийсэ. За Есүч ном хийгээд тийм аа. Тий, Есү надад номоо авчирч өгч ирсэн. Есү тэгвэл чи дахиад дараагийн номоо явуулаарай заа юу. Бүр англи дээр гэж штэ. Англи монголоор байгаа. Поо тэр араа. Бас найзуудтайгаа хамтарсан уу?
Ваа, яста мундаг юм аа. Юсүдэ баяр хүргье тун утахгүй бас номыг нь өглөөний хөтөлбөрөөрөө бид хамт уншиж сонирхноо. Баярлалаа Юсү, өдрийг сайхан өнгөрүүлээрэй. Баярлалаа. Амжилт хүсье. Амжилт хүсье. Амжилт хүсье. Баяртай. Баярлалаа. Баярлалаа. Вау. Исүгэл ирсэн чи шууд авч. Хүш би ямар ч хэсэг Эркагийн дээр гарцсан маа. За Эрка дахиад нэг сонсогчтойгоо холбогдъё байна уу? Өглөөний мэнд. Ашгүй дээ. байна өглөөний минь. Байна уу? Холбогдсноо мэдгүй байж Та байгаа. дуурахгүй байх хэрэгтэй байхгүй юу? Тий. Харин тийм Тэгээд ээ. Тэгэхээр лама анаа тийм үү өөдөөс Тэгээд тасалчаад тасалж байгаа байхгүй. түрүп шидчихээд байгаа Тий, юм. тэгж байгаа Түрүп байхгүй юу? гэдгийг одоо энэ чинь нөгөө уцны юу ярьж байгаа шүү. Би нөгөө нэг орсоор хүүрэг яриаг байгаа шүү. Уцны нэг ярьдаг юу. Байна уу өглөөний мэнд? Нуусын Өглөөний Өглөөний мэнд мэнд. хинтээ холбогдсон бэ? Танилцъя. А? Хинтээ холбогдсон бэ? Инрэл. Энэрлээ энэ доор нөгөө нэг манай лайв стримийн доор ингээд нөгөө хүмүүсийн санал асуулга яваад байгаа шүү. Хэн хөөрхөн бэ гэд. Тэрэн дээр тэр доотлын боги гэдгийг дарчааш би нөгөө тэгээ дансны дугаараа чи авчи тэгвэл. За, сайн хамарсан уу? Инэрлээ. Чи надад ярих юм уу ярихгүй юм уу? Тэрийг шууд хэлчих. За, инэрлээ хаанаас Ярихгүй юм бидтэй шиг холбогдож байна вэ? Инэрлийн яриан бүр цаана байгаад ахын жоохон ойрхон ярих боломж байна уу? За. Тийг хөгжмөө багасгаад уцаараа бидний яриаг сонсоорой. За. За, инэрл хаанаас холбогдож байгаа вэ? Маш Маршал. За, маршлын гүүрэн дээгүүр замын хөдөлгөөний нөхцөл байдал хэр вэ? айгу төгсрийтэй. Айгуу төгжрээтэй байна уу? Төгжрэнгээ сонсчод одоо ажил руу явж гинөө. Үгүй сургууль руу. Өө, сургууль руугаа. Инэрл хэдэн настай юм? 14. 14. Оо. За 14 настай гэдэг чинь одоо хэддүгээр анги гэсэн үг вэ? 6 7 8 8 уу? 9-р анги төгсөх анги юм биш үү? Хичээл ихсэж гин үү? Шалгалт өгч гин үү? Одоо бэлдүүлж Бэлдүүлж эхлэх гэж байна те. Одоо 9-р анги төгсөөд ер нь бол нөгөө цаашаага мэрэгчлэрээ ингээд дагнаад илүү ингээд судлаад явна штэ. Манай инэрлийн хувьд яг ямар мэрэгчлийг ингээд сонгоцсон, тоочилсан байна? Эсвэл арай бодоогүй байна уу? арай бодог. Арай л бодож амжаагүй байна уу? За. Инэрл олон найзтай юу? Олон найзтай. За тэгээд найзуудтайгаа ихэвчлэн цагийг юу хийж өнгөрүүлж ин да? Уцаараа тоглоод юм яриад гадуур ирнэ. Уцаараа тоглоод юм яриад би инэрлээс бас нэг зүйл асуул та. Одоо 9-р анги яг л нөгөө дунд ангийн ахлах ангийн хүмүүсийн дунд ингээл яригадаад байгаа штэ ингээл найзуудаагаа дээрлэгдэг, найзуудтайгаа муухай харьцдаг, иймэрхүү зүйл айгүй их гарч ирж байгаа. Энэ тал дээр манай инэрл ямар бодолтой байдаг вэ? Ер нь айгу буруу зүйл. Тийш дээ тий. Инэрл бол дээрлэгч мэрлэхгүй үстэй. Ирэхгүй. Тэгвэл эргэн тойронд чинь хин нэгэн хүүхдийг дээрлэж байгааг харах юм бол чи салгаж эсвэл болиулах арга хэмжээ авах уу? Аавна. За, хэрвээ авахгүй болвол яах вэ? Хин нэгэн авахгүй байгаа хараад эсвэл хамгийн сайн найз чинь яг тийм арга тэгээд хин нэг дээрлэж хэлэн штэ гэд яриад өнгөрүүл чи дургуутслаа илэрхийлэх үү? Илэрхийлэн. Ер нь туслахгүй бол тэр хүүхд ганцаараа шансаараа тэгээд дараа нь ер нь өөртөө амжилтсуу. Инэрлээ. Чи илүү TikTok үзэж гин үү эсвэл Instagram дээр ер нь яг ямар платформ дээр чи илүү их цаг өнгөрөөж байна? TikTok-оос хамгийн сүүлд үзсэн чи ингээд вау ямар гоё юм бэ гэд сэтгэл зүрхэндээ мэдрээд юм сурсан ч юм уу, ухаарл яасан ч юм уу, өчигдөр арай ч юм уу магадгүй өглөө ингээд нэг юм голсуулаад өнгөрч яхад одоо яг харсан бичлэг юу вэ? Энэ тим юм үзсэн. Тэр ста надад гоё санагдсан гэсэн хамгийн сүүлийн зүйл юу вэ? Нэг хүүхэд ингээд кирон гүмхтэд тоол таадсан. Тэгээд нэг Монгол хүүхэд тэгээд тэрийг хараад яваад бондог юм би. Монгол хүүхдүүд тэгж гин үү? Наа ч өстө гоё санаа шүү дээ. Чи бас заримдаа найзуудтайгаа бас тэгвэл зүгээр л энэ ганц хоёр хоол аваад. Монгол хүүхдүүдийн тэр TikTok гэсэн юм уу тий?
Ямар гоё юм. Би одоо инэрлийг төгсгөлд нь нэг зүйлийг бас хэлээсэ гэж хүсэж л да. Томчууд одоо жишээлх юм бол яг ингээд та нарын үеийнхнийг би бинийгээ дээрлэхдэг. За ингээд муухай харилцаатай болцсон гэл ингээд иймэрхүү мэдээлэл айгүйх авч байгаа штэ. Тэгэхээр чи яг дунд нь байгаа хүүхдийн хувьд үгүй штэ. Бид нар ийм мундаг байгаа штэ гэд өөрсдийг нэг гоё магтаач. Ер нь манай үеийнхэн үдээрээ бол яг тийм биш. Тэгээд яг Тийм бүгдээрээ биш. Зүгээр бүгдээрээ биш тийм штэ. Бити нийтээр нь тэгж хараад ээ гэж хэлэх гэдэг тий. Тэгээд одоо ихтэй би сайн хүүхдүүд байгаа тийм зүйлсийг буруу гэж боддог хүүхдүүд байгаа. Тэгээд ер нь олон аймаг багтсан юм. Яг зөв. Ангийнхандаа нэг хүүхдийн одоо тийм хит одоо хэсэг бүлэг хүүхдийн үед тэгээд одоо нийтдээ дүгнж болохгүй шүү. нэг зөв. Яг зөв. За, Энэрлээ чи ер нь Улаанбаатарын өглөөг хизээ сонсох эхэлсэн бэ? дөнгөж саянаас гэж. Өнөө дөнгөсөн. тийм ер нь л өглөөчтэй явахдаа тэгээд сонсдог. Сонсоод байгаа юм байна шүү дээ, тий? Би нэг юм сонирхоод байна. Чи яг өөрөө санаачлагаараа залгыг залгуу эсвэл хажуунаас чи аав ээж чинь залгаач гэж залгууч. Анаа залгаашууд надад загцсан. За яг тиймэрхүү болсон хаа. тийм аа. Цаад бол чи тэгдэ. Чич хүлээж авсан. Яг уншаад байгаа байхгүй. Ээж чинь нүрэ бодож гинөө. Үгүй шүү дээ. Үгүй. Юу гэж дээ тийм байх. Вэ цаад бол чи юм амжуулна. Амжуулна одоохондоо биш. Нэг гараараа ингээл нүрэ бодож байгаа нөгөө гараар уцаараа залгаад хүүхдээ өгч байгаа байхгүй. Ингээ бодох нөгөө гар нэрхтэй. За энэрлээ хүргэж өгж байгаа ээжтэй бас юу гэж хэлмээр ээжийнхэн зүгээр нэг одоо жишээлбэл сая эмэгтэй хүн айгүй олон зүйл зэрэг амжуулдаг гэл ингээл бог ахын ярьлаа штэ. Түүнтэй ээжийнхэн ээжийнх нь нэг тийм нэг эд шидтэй зангин яригдах байлаа. Тий. Өөрөө чи чамаас өмнө сонсож байгаагүй чи яг бодож байгаад яг гоё ээж нь ямар гоё юм бэ миний охин аав ингэж анзаард юм гээл. Одоо би ингээд ер нь тэгээд жоохон шилдэгдээд байхгүй юу? Бодлцдаг. Тэгээд тэндээ би ингээд одоо миний буруу байсан гэсэн манай эцэг ингээд төрүүлээд дуудахгүй. Тэгээд амар баясандаг. Хийг ээжтэй гомдсон эсвэл би өөрөө гомдсон байсан гэсэн ээж нь дандаа надад ирээд гэн бодлоо. Тэрийг чи анзаард юм бэ те? Тий. Анзаардаггүй биш анзаардсан бэ шүү ээжээ. За одоо ер нь бол хин их ухаантай бас хин их хайртай төрүүлж буулт хийж байгаа шүү дээ. Одоохондоо бол чи бол ээжийнхээ ард байна. Явандаа ээжийнхээ урд орно шүү заяа. Илүү ухаантай ах хэрэгтэй, илүү хайртай ах хэрэгтэй. Ойрд ер нь ээжтэй хайртай гэж хэлсэн үү? Хэлсэн үү? За тэгвэл одоо ч гэсэндээ одоо тэгвэл яг дахиад нэг хэлээд өгөө. За хайртай. Ээжийн сонсоо доо ээж нь юм хэлвэгүй юу? Үйлж гин үү? Эч нэлээс гарч хайр бодсон нүдний Дургу гэсэн эмгтээч бас ойлгох дургу гэдэг. Ойлгох дургу шүү дээ. Бодсон нүлнэс нь бодсон нур одоо машинаа барьж явахдаа дээшийг харж нөлөмсөө унахгүй. Уурш Тийм байхгүй шүү. Ийм үг сансан чи айгүй гоё юм. Яа, тэгэлгүй яах вэ? Сая одоо охин нь хэллээ шүү дээ. Шууд залгаал надад уцаа өгсөн гэлээ. Яагаад тэгв? Би нөгөө нэг хэд хоногийн өмнө манай нөхөр бас танахтай холбогдоод нөгөө дунд хүүхдийн талаар ярьдаг. Тийм. Санжээ. Тэгээд манай нөхөр холбогдоод манай дунд хүүхд төвшин гэдэг аахгүй юу? Тийм төвшин. Хүүгээ нөгөө нэг тастаа ингээд гоё баярлуулаарай гэд танахаас тийм нөгөө юу даалгавар авсан. даалгавар тэгээд хэд хоёр авч явж баярлуулсан 5 метр авдаг. Тэгээд тэрийг хэлэх гээд би хүүгээ яриулах гэж манай хүү шууд үгүй танад өгчих гэж шууд анаад өгчих. За. Тэгээ их чинь бүр шокнд болоод Амчваа гэж бодсон. Анаа бол галын шугамд бол найдвартай л юм байна. Тийм ээ. би өглөө энэ хоёрыг хөрөж өгч байгаа. Тэгээд хүүгээ баярлуулсан даалгаврыг чинь би илүүсэн шүү гэж хэлэх гээд. Оо ямар гоё шүү. Баярлалаа. За тэгвэл ээжид ч гэсэндээ даалгавар өгж томтойгоо бас цагийг өнгөрүүлэх боломж олгод юм уу? Тэгээ ер нь л манай охин одоо өсвөр насны охин болохоор цаг зав ер нь гаргахыг аягүй хичээдэг. Тэгээд нөгөө том хүүхдүүдтэй бид нар ч орхичдаг шүү дээ. Нөгөө багуудынхаа хойноос яваад ер нь айл болох охинтойгоо хамт байж ярилцахыг хичээдэг. Тэгээд сая манай охин нөгөө ээжтэйгээ хаяа муудалцдаг. Тэр бол байнга биш зүгээр яг одоо нөгөө өсвөр насны хүүхдүүд Тэгин айлгаж ярилцаж бас
юунд болохгүй байна, яаж юм гэдэг ярьчих гол болохгүй гэж боддог. Тэгээд охинтойгоо аль болох цагийг зөв болгосон, өнгөрөхийг боддгийг анхаарал хандуулж юу хиймээр байна, ямар дугуйланд явмаар байна, юу болохгүй байна гэж. Ер нь ээжүүд ер нь тийм байгаасай гэж хүсдэг. Яг зөв. Ер нь октод ээжтэй ер нь жоох илүү ойрхон бахаа гэсэн тий. Гэхдээ ер нь манай охин бол аавтайгаа надаас илүү ер нь нэр тийм бэ. Аавроо жоохон тэгэх гээд байдаг тал байдаг ч гэсэндээ илүү нарийн ширийн зүйл бол ээж л тий. Аав охин хоёроо Тий. нууц юм гүйлгэн зөндөө байгаа ах тий. Манай хүн чинь бас хүүхдүүдтэйг айгүйх ярилцаж нөгөө юу яадаг. Тэгээд бол айгүй хүмүүр нөхнө. Тэгээд гацаас ингээд ер нь нөхнө өмөрөө. Аль болох юм хэлбэхгүй. Танах бас охин нь ганц тэгээд хоёр хүүтэй юм бэ тий? Гэжсэн. Тэгээ хоёр ихтэй. Оо яг адилхан юм. Адилхан юм биш гэнэ. Одоо тэг юм ээлжтэй юм чи нөгөө дунд хүүхдээ авсан тоглоомоо тоглоод үүдсэн байгаа бол аваад охиндоо өгчихгүй дөө. Бид тийм дураараа юм даарай. Энэрл дээр нэг тоглоом авсан ч гэсэн яг гурвууланд нээжлэх авдаг юм авсан. Ааха. Одоо тэрэнд нь энийг гэдэг. яа яг тэхгүй. Одоо энэрлд одоо болоо. Энэрл дээр гэхдээ одоо тоглоомоор тоглохоо болцсон шүү ээжээ. Жоо бодог шух сонирхоод байгаа шүү. Арай өөр юм сонирхож байгаа шүү ээжээ. Энэрл одоо гой өргөн өмд сонирхож байгаа. Тий. Гутлынхын доогуур ордог. Одоо хувцсных нь ихэнх хөнгө нь харангүй нөө. Тий. Окей мэдчихнэ. Ягаа магаа юм ер нь хэлсэн. Тий. Тийм гэсэн арай. Ягаа юм харахаар зэрэг толгоо нэгээд идэг болчихдаг гэсэн. Толгоо нэргээд. За явуулъя хичээл. Энэрлдээ өнөөдрийнх нь хичээлд нь өнөөдрийнх нь өдөр нь бас дурсамжаа дүрэн гой сайхан өдөр байх болтугай гэж Улаанбаатарын өглөөгийн нийт сонсогчдын зүгээс гэр бүлийн радиогийн зүгээс хүсэн өрөөё. Чамайг холбогдсонд маш их баяртай байна. Баярлаа. Баяртай. Баяртай. За баярлаа. Энэ ярьж хооронд юм боллоо. Энерлийн ард би сая ээж нь хэллээ шүү дээ. Энерлийн ард төвшин сууж асан юм уг нь гэлээ шүү дээ. Тэгэхээр төвшөндөө ч гэсэндээ өглөөний мэд хүрэг яа дүүгийнхэн хичээлд нь амжилт хүсье. Дараагийн удаа ихчтэй өгүүлгүүгээр төвшөн чи өөрөө яриараа заа юу. Тэгээрээ. Ярилцъя. Миний нэг сахалтай зураг би уг найруулагч руу өөрийнхөө сахалтай зургийг явуулсан байгаа. Тэгсэн чинь жинхэнэ нь ороод ирсэн. Чатаар нь явуулсан байгаа. Тэрийг бас энэ дараа харуулад өгчүүл. Гой шүү гэж. Гүй нэг орс ахмах шиг. Би харин давуу ах уу юу? Үгүй миний яг өмнөх энэ бол арай нэг юм монголч болчих. Энийг харин хөдөлгөөн оруулаад ингээд таны энэ орно гэж тавьчмаар юм биш үү? За тийхүү. Тэгэж бараг. За ингээд миний сахалтай зургийг хүлээ авах уу? Үнээсээ. Одоо за хэрвээ энэ хөтлөгч Богигийн нүүрэн за тэр зэн хаварнаас доош хэсэгт нь өсөрөх аваас ингэж харагдах юм байна найзуудаа. Энэ тэгтээ хамгийн амар энэ буурал сахал байж байгаа нь яаж байгаа юм бэ? Үгүй энэ угаасаа насанд л тохиолдож AI хүртэл ойлгоод байна шүү. Энэ бол одоо миний ингээд амар нөө юутай зураг байна. Жинхнээсээ бас өөрийнх нь. Гэхдээ бас үгүй энэ бол биш. Өмнөх нь болж шүү. Өмнөх нь болж байна. Энэ бодлоо байна. Энэ бодлоо байна. Зургийг хайгаад исэн юм уу? Тийм бай. Тийм энэ зургийг би нөгөө нэг хүмүүсийг анх гэж мэдэхгүй багт нь. Би юм оролдчихлаа. Ой. Амир. За ингийн найзуудаа одоо болноо шилжиж хөөе. Би тэгтээ ингээд доотлын миний баг дууслаа. Миний бие бол яг зүв байгаа байхгүй юу? Миний бие бол зүв. Нэг зинг хараа яг байгаагаараа. Гүй таны бие юм биш шүү. Одоо Гүй энэ чинь дээр үн зураг харуулдаг. Гүй энэ чинь боб бор байх ёстой шүү дээ. Тийм энэ бүр цав цагаан биш. Цав цагаан хүн байгаа байхгүй юу? Шал өөр хүн байгаа. Гүй цав цагаан биш бүр шар хүн бэ. Тийм шар хүн байгаа. Яг ингээд усанд сэлчээд усан сэлчээд юу энэ диван дээр хитчихсэн яасан. За ингээд Улаанбаатарын өглөөг сонсож байгаа сонсогчтойгоо хамтдаа эхний булан руугаа шилжихэд бид бэлэн болсон байна. Та хэрвээ радиогоор сонсож байгаа бол хэрвээ боломжтой бол дүрсээр ч гэсэндээ биднийг хараад сонсоорой. Гэр бүлийн радио 104.5 гэд гэрэлэр бичвэл манай хуудас харагдаж байгаа шүү. Улаанбаатарын өглөө шууд нэвтрүүлэг маань танд дүрстэй. Оронгууд санал асуулга явж байгаа тий. За санал асуулгын дүнгээр гэх юм бол би хангалттай дээгүүр явж байгаа наа. Сахалгүй хүмүүс таалагддаг ч гэсэн намайг сонгож болох нь байна. Сахалтайг нь бас та нар бас намайг харлаа. За одоо жишээлбэл энэ хүмүүс бурхан минь гэж шүү дээ. Юу харч байна хар өглөөгүй миний санал асуулга та нар сая уцаар ярьж байгаа хооронд айгүй их өөрчлөгдсөн шүү дээ. Боги чинь нэлээд их санал авцсан явж яснаа. Ер нь ингээд
унжээлээ шууд нүдэн дээр. Хон санал нь гараад над руу орж илээ. Надаа ингээ хар төрж байна. Тий. Хинч битээр анзаараагүй гой хүүхдтэйгээ яриа л ингээ байж байгаа. Би хараад үзсэн. Ингээ хараад биш чи ажиллагаа явуулсан байна. Энэ яах ч болов. Бүр ингээ бүх хүмүүс ингээ чи За яг би удаагийн басарлаа манайхаа. би 60% тай. Нөгөө хоёр маань 20% Заяаг бол ойлгомжтой. Заяаг бол хөдөлөө хөндлөх ёстой. Надад 40 он заяад өгчгөө тэгээд тэгээд баш. Хоёр За найруулагч хоёрт шууд орж байгаа үнэн яг Сараны яриа дуусахгүй байна. хоёрт орж байгаа үнэн жинкнээс идэг байхгүй юу? Хамтдаа дараагийн Нэг бол яах вэ? Одоо хоёул яг Манайха угаасаа сонголтыг тэгж хийдэг. Одоо хоёул яг үз. Улаанбаатарын өглөө шоу нэвтрүүлэг гэр бүлийн радио. Та бидний амьдрал жижигхэн үйлдэлүүдээс л бүтдэг. Энэ амьсгалал, ээлдэг үг, хүндлэл. Энэ бүхнээс л сайн цаг эхэлдэг. Сайн бодол зөв хандлагаар сайн цагийг хамт бүтээе. Сонсогч танд баярлалаа. Радиогийн 84.5 104.5 хост дэлгэнээр сонсож байна. Мөн 3/4045 цагийн мэн вебсайтаар бөмбөрцгийн өнцөг булан бүрээ сонсож байна. Булан шилжийн өмнө хэлжсэнчлэн Facebook дээр гэр бүлийн радио 104.5 гэд кириллээр бичгээр манай хуудас харагдана. Мэдээж тухайн хуудсанд манай нэвтрүүлэг контентууд бүгд шуудаар хүрч байгаа. Радиогийн 1-р студид Эрка Боги заяа найруулагч Мэдзүү ажиллаж байна. Өнөөдрийн эхний булан гэвэл сайн цагийг хамтдаа бүтээе гэсэн болон байгаа. Тэгэхээр сайн цагийг бид хамтдаа л бүтээн. Сайн цагийг энэ өглөө тантай хамт бид бүтээх гэж байгаа. Тэгээ өнөөдрийн сэдв гэх юм бол эхлээд найруулагч тэр зургийг үзүүлчихвэл гэж бодож байна. Тий, нөгөө явуулсан тэр доор харагдж байгаа зургийг найруулагч. Би харин тэр зургийг харчаад энийг үзүүлэх гээд байгаа юм байна да. Найруулагч түр гараа авсан биш үү? Тэнд байхгүй шүү тий. За баярлалаа. Сайн Найруулагч гэсэн Монголын гаргал та. Байхгүй оронд нь муу ли. Монгол зан гаргал. Ихэ тийшээ алга болчих юм. Яг хэрэгтэй үед. За өнөөдрийн сэдв бол зөв хүний үйлдэл цэг гэсэн сэдв байна. Зөв хүний үйлдэл нүднээс далдч зүг байх хэрэгтэй. Энэ наадах чинь өөр. Зөв хүний Одоо би сонсогч Одоо яг мэдзүүн байхгүй байгаа шүү дээ. Одоо бид гур жинхнээс зүг бэ нү гэдгийг нүднээс далдч гэсэн харуулах хэрэгтэй. Харуулах хэрэгтэй байхгүй. За тэгэл сонсогч та зөв хүний үйлдэл гэд үргэлжлүүлээд бичээрэй. Зөв хүний үйлдэл ямар байх хэрэгтэй вэ? Зүгээр эхлээд явуулаад энийг явуулчих. За тэгвэл зөв хүний үйлдэл гэсэн сэдвээр бид хамтдаа ярилцах гэж байна. Зөв хүний үйлдэл. Зөв хүний үйлдэл ямар байх вэ? Ярилцаач. Ямар байх? Оо найруулагч маань ороод ирлээ. Сайн уу? Бид гуруулстай Монгол цангаараа мууллаа штэ. Зөв байдаг нүү Монгол хүнийг муухай харагдуулдаг юмнууд ингээ байна. Тэрний нэг нь бол яалтчгүй өнөөдрөөс идэв. Одоо яг би ингээл зөв толон шолоо хэлж байгаа боловч гэсэн зарим хүмүүс ингээ намайг ямар их утга учиртай үг хэлдэм билээ гэж бодож байгаа болоо гэж бодож байна. За одоо энэ Монгол гаргыг ингээ нэг муулдаг тийм. Энэ зургийг харъя. Тэр шиг уншаарай. За ингэж манайхаа зүв байдаг нүднээс үйлдэл хүний далдч зүв шүү. Энд ихтэй ойлгогдоод байна тий. Манайхаа шүү гэж штий. Энд ихтэй хаана өгдөг үг юм бэ? Жорлон дээ тийм үү? Энэ хаанаас авчираад жорлон тавьдаг болчихоо. Тэрэнд би болчихоо. Хаанаас авчираа? Зөв хүний үйлдэл нүднээс далдч зүв байдаг. Ямар нэгэн хаа нэгний философч хэлж мэлсэн үг үү? Мэргэн ухаалтны өстө мэдгүй би үүсэл гарлын болж та. Ер нь бол намайг ухаан орсон цагаас л миний нүдэнд харагдаж байна. Нойлдсэн тий. Тий яг одоо баг энэ тэнд ариун цэврээр орохоор энэ үггүйгээр төсөөлчихгүй шүү дээ бүр. Баг хайж майгаад хаана битсэн юм болмаа. Харин тэгээд л арай. Тэр яхаа аргагүй хэлсэн. Монгол хүнийг муухай харагдуулдаг зүйл бол яхаа аргагүй энэ үгтэй холбоотой байдаг. Тэгэхээр нүднээс өмнө хүний нүдэн дээр ингээд бүх юм ингээд нэг айтайхан юм шиг байгаа хэрнээ нүдний далд орчингуудаа хогоо одоо юу гэдэг бадаж жиснаа цонхоороо гаргаж шидэх чинь хүртэл өөрөө өөртөө зүв юм шиг харагдаж байгаа боловч бусад хүнд тэр чинь өөр байгаа шүү дээ. За тэгээд ширээний доогуур бүх наадаг ч юм уу те. Боги түрүүнийхээ ярьсныг үргэлжлүүлээ. Харин тэгээд тэрийг үргэлжлүүлээд явж байна. Нөгөө нэгийг гарсан хаагуур гээд нэг илэх гэжсэн шүү дээ саяхан. Муулдаг гэдэг үү? Тэгээд муулсан. Энэ чинь Монголын нөгөө нэг нүднээс далд зүв байдаггүйг илтгэж гинөө. Тэгж байгаа шүү дээ. Тий.
Нүдэнд нь харагдахгүй юм чи муулчлаа. Мэдээ дахиад байхгүй. Үгүй зөв хүн гэж яг юу хэлээд байна гэдэг дээрээс эхлэх гээд байхгүй. Зөв миний маш энгийнээр болохоор зөв ерөөсөө хүмүүс нэг юм одоо маск гэх юм уу зүүдийг хоёр юм дүр төрхтэй ер нь амьдэрцгаадаг. Хоёр ч биш нилээ. Тэрнээс ч их байж болно тий. Харин тий олон зүйл. Зөв хүн гэдэг зүйл нь юу гэхээр зэрэг ерөөсөө л одоо бид нар ингээл хүнсний бүтээгдэхүүн авлаа гэж бодоход гаднаас нь шинжиж авч байгаа шүү дээ. Тэгэд очиж жагаад одоо задлангууд тэр нь гаднаа харагдчихсэн шиг биш байх юм бол ууралдаг үстэй тий. Тэгээд ерөөхдөө бухимддаг үстэй. Яг тэрэн шиг хүн бас гаднаасаа тийм болов уу гэд бодож итэл яг үнэ эрэхтэй тэр зөв тэр нүднээс далд хийж байгаа учраас хэн нэгний өмнө биш гэсэн үг байхгүй юу. Гэхдээ тэнд нэг хүн байж идэг. Тэр нь та өөрөө тий. Тэгэхээр яг хүн өөртөө одоо харуулах нь өөртөө харуулах нь айгуу тийм зөв үгүй юу гэдгийг тодорхойлоод байгаа. Тэгэхээр дотор гадар гэж нэг ярьдэн шүү дээ. Одоо түрүүний жимс шиг те жимс ч юм уу юу шиг юм. Яг тэрэн шиг одоо яг гадна байгаа зүйл дотор хүнтэй өөр биш байх хүнийг зөв хүн гэж хэлдэг юм болов уу гэж би зүгээр бодохгүй юу. Та нар гэж бодож байна. Өөрөө би миний бодлоор бол өөртөө үнэнч байгаа хүн л яг зөв үйлдэл гарах болов гэж бодож байна. Нөгөө олон өөртөө гэдэгтээ бол яг санал нийлнэ. Ямар нэгэн зүйл худлаа хилчгсэн л болвол тэрийгээ ингээл хүн чинь худлаа хийсэн зүйлээ яг таг сандаггүй байхгүй юу. Тэгэл нөгөөдгөө залруулах дахиад нэг уулзтаа дахиад нэг худлаа хэлнэ. Тэрэндээ ингээл бантаж дахиад ч нэг худлаа хэлнэ. За эсвэл өөртөө одоо сэтгэл хангалуун биш зүгээр хүндэл сайхан харагдах гэж ингэж гаднах дүр хэсгснээ өөрөө болов зүгээр л нэг байдаг хүн байдаг. Би нэг муухай атгах санаа хэлэх үү? Атгах. Угаасаа атгах санаатай. Ингээ хаяа нүуний манай ресепшн хэсэг дээр ингээ камернууд ингээ зөндөө олон юм байдаг шүү дээ. Тэрийг жоохон хараа суумар санагдаад байдаг шүү дээ. Хэн хаана хүний нүднээс далдуур юу хийж байгаа юм бэ? Далдуур тэрнээ чин далдуур хийн шүү дээ. Тэрнээс ч далдуур. Тий, тэр камерыг бол тооцоолно тий бас. Тэрийг мэдэн шүү. Ялангуяа одоо замны хөдөлгөөний дүрм дээр хүмүүс камеруудыг хаана үдгийг чэйжилсэн мэдэн налаахад чэйжилсэн гэдэг аахгүй. Тэгсэн чинь нэг удаа замын цагдаагийн мэдээж хэдэн мянган камер өгдөг гэлээ. Өчнөө байгаа шүү. Тэгсэн чинь тэрийг чэйжилсэн гэдэг аахгүй. Овоо сурлах энэ муу юмд ашиглаж байгаа тэрийг сурлах соёлдоо ашиглаж ивэл сурлах соёл. Гэхдээ AI нэг хэсэг нэг торгохгүй нэг юм зүгээр мэдээллийг явуулдаг байсан шүү дээ. Чи ингээд хурд хэтрүүлчлээ гэдэг ингээд. Тэрнээс чинь сурцсан байхгүй хүмүүс. Энд чи үд юм байна гэдэг ингээд сураад. Тэгэхээр хүмүүс ийм айгүй буруу юмд их босод үеэр нь бол дүрм зөрчиж болно. Одоо тийм шиг. Босод яг камерт үеэр бол тэгэхээр яг нүднээс далд байгаа байхгүй. Тийм. Тэнгүүд өдөр дүрм зөрчихгүй. Харанхууд ч юм уу өөрөөр ч юм уу машины хөдөлгөөн сэрэг байхад дүрм зөрчиж болно гэдгийг өөрөө гинт ингээд бодоод гаргаад ирчихдэг. Тэр их сонирхолтой. Эсвэл явган хүний гарцан дээр хүн байхгүй бол чигээрээ явж болно гэдэг дүрмийг бас өөрөө гаргаад ирчихдэг. Хүн байгаад тэр нь гэгээтэй байх юм бол дүрмөө бариад ингээд зогсож идэг ч юм уу те. Энэ жижигхэн юм шиг хэрнээ яг зөв биш үйлдэл байхгүй юу? Өөрт нь бол хүн байхгүй байгаа юм чи ингээд явчихад зөв штэ гэж бодож байгаа бол яг үндэ үгүй байгаад байгаа байхгүй. Хэрвээ нөхцөл байдлыг өөрчлөөд өдөр байгаа тэнд нь хүн байсан бол энэ яг зөв үйлдэл байх байсан уу? Хүн дайрах байсан зөв биш буруу болох гэдэг нь штэ. За одоо хоёр дахь гинэ. Булын ихэлснээс хойш комментуудыг хүргэе. Хамраараа ихэр хүмүүс байдсан байна гинэ. Гурлаг их адилхан хамартай байна гинэ. За боли Адамсүрэн туяа гिचээ. Би миний хамар энэ хоёрын хуу дарваасан. Тий. Заяагийн хамартай би тэрийг харьцуулж бол их сонирхол юм байна. Заяаг яг камер дээр том харагдаад байгаа ч гэсэн яг ингэ нийлээ харах би тэр талд ч өрөхгүй. Би айгүй хөөрхөн хамартай. Ингээ баг амьсгалт юм уу гэмээр хамартай тэр өрх юм. Тийм үү юу? За, зөв хүний үйлдэл өөрт дурсагддаг. Зөв хүний үйлдэл нүднээс далдуур. За, ямар том сэдв бэ? Дуусахгүй таагуур баг зодтолдох байхаа гинэ. Зөв хүний үйлдэл юу гинэ? Өөрт дурсагддаг гэж штэ. Харин тэгээд энэ бол их гоё үг шүү. За энийг дараа нь ярьна. Хүний үйлдэл үргэлж зөв байдаг. Арихтаас дарс хэргэлдэггүй, хараал хэлдэггүй хүнийг зөв хүн гихүү гинэ. Зөв хүн мөн үү гэж асууж байгаа юм байна. Бас нэг элемент мөн баг шүү. За, зөв хүн заавал хүн муулдаггүй гэж байхгүй штэ. Буруу байл муулж тийш штэ. Миний хувьд зөв хүн гэж хийж байгаа зүйлдээ нийгэмд үзүүлэх үйлдэлтэй үнэнч байдаг хүнийг хэлнэ гэж бодож байна. Өөртөө шудраг байвал зөв юм биш үү гэсэн байна. Яг би энэ дэр нэг юм бодоод байгаа. Өчигдөр нэг том өрөөнд омитэй яриад ингээ жинзи үеийнхний тухай мухаа ярьж хахад тэндээс нэг юм амар гоё юм авсан нь хараа хин нэгэнд садаа болохгүймсэн гэдэг ийм сэтгэлгээ жинзи үеийнхний сэтгэлгээ юм гинэ. Үгүй шүү дээ. Нийтлэг юм гинэ. Байдаг л аахгүй юу. Яг нь нийтлэг одоо Монгол хамаг олигтой юм жинзэнийхэн манай бид нар явууллаа.
Ямар танаа үеийнхэн яг тийм бол сэтгэлгээгүй ч дээ. Юу гэсэн үг юм бэ? Яг хөгжүүлсэн байж магадгүй. Жинзи үеийнхэн бол яг тийм Алека нөгөө хэрүүлчих. Тэр жинзээ үеийнхийг чи хүмүүжүүлж чинь. Тийм болгож чинь. За нөгөө хэрүүлчих гэсэн шүү Алека. Тэгтээ өнөө. Тэгэхээр хинээс авсан байх нь? Хинд байсан байх нь? Тэр бодож олсон байх нь. Аав ээж шиг ийм байж болохгүй мэн гэж бодсон байх. Үгүй шүү дээ. Тэгэхээр би зүгээр тэгж бодсон юм. За. Зөв хүнний үйлдэл гэдэг бол хин нэгэндний одоо орон зайг хүндэтгдэг үйлдэлийг бас хэлэх юм болов уу гэж бодоод байна. Тийм учраас энэ нь одоо зөв байдаг ч юм уу тийм. Хүн яг өөрөө өөртөө хэрэгтэй юм анзаарах юм тийм. Тэгдэж штэ. Угаасаа Хин гай болохгүй гэдэг. Эрг айгүй ухаарцсан сууж. гэгэрстэй бодролд орсон. Тийм ээ, үнэ би үнэ. Ер нь ингээд хаяач гэсэн ингээд одоо Сэтгэв явж ямар юм тий. байгууллага дотор гоо чимээгүй амар амгалан байна шүү дээ. Би бас тийм тий. Тэр гэхдээ яг үнэн шүү. Эркэг байхгүй өдөр бид нар өдрийн цагаа айгүй 50 уудаг штэ. Та нар айгүй уйдахтай өнгөрдөг гэдэг юм билээ шүү. Үгүй уйдахтай. Сонсогчдаа би таарт нэг юм хэлээ юм. Сая яг дугуй ижил дугуй нэгдэж ийн нэг. Яа гэж хэлэх юм багтаа. Хүн их сони юм бэ. Өөртөө яг байх Зөв хүний үйлдэл нүднээс талдаа зөв байдаг энэ үгийг ариун цэврийн өрөөнд их уншдаг даа хэмээн мөнхөө бичсэн байна. За болроо туяа орж ирсэн бол өөртөө үнэн ч хүнийг зөв хүн гинэ хэмээн ядам сүрэн туяа бичсэн байна. Худлаа ярьдаггүй хэлсэндээ байдаг пэлдэг хуурамч биш хүнийг зөв хүн гин. Зөв хүний үйлдэлд нүднээс талд гэдэг үг учиртай. Зөв хүн болох гэж уянгалаад байдаг хүмүүс худ дөө. Тав алхаад мэдэгддэг. Үнэн штэ. Тав алхаад үнэн штэ. Тав алхахгүй шүү. Би бол тав алахгүй мэднэ шүү. Зангаал мэднэ. Анаач ч өстө зөв юм бэ тий. Зөв хүний нэг үнцэг нь нөгөө өөртөө үнэн ч хүнийг зөв хүний нэг үнцэг гэж боддог гэж шүү. Үй тэгтээ тэгвэл энэ хөөе. Зөв хүн болох гээд уянгалаад идэг хүмүүс тэгвэл яг зөв хүн болох гээд ингээд тэмцээд байгаа хүн хоёрын ялгаа нь юу юм? Жүжиглж байгаа уянгалаад байна гэдэг нь нэг нь ингээд зөв хүн болох хөшгөчгүй байгаа юм тий. Зүгээр худлаа. Зүгээр харагдсан тийм байх гээд байгаа гэсэн үг байж болох юм тий. Нэг нь болохоор жинхнээсээ зөв хүн болох гээд байгаа бас нэг тийм мэдрэмж нь угаасаа ялгаатай байд юм аа. Та хоёр яасан? Тэр юу харж байгаа нь та хоёр над дотроо зөв хүний үйлдэл үг хэл бүх зүйл нь цэгцтэй хүнд нөлөөлж чадахыг хэлнэ гэж шүү. Зөв хүний үйлдэл. Харин тийм бид гурийн хиннийх нь хэлсэн үг та бүхэн нөлөөлдөг бай. Заавал энэ үед үзчихгээд. Өглөөнөөс Өөртөө тэгж би уг өнөөдөр их гэгээлэг. Та ингэж орж ирсэн баггүй. та ухраад үзээрэй. Та хоёр шууд өглөө эхлээл ихэлсэн баггүй. Та ухраад тэгээд гайхаад би ямар сан би та ухраад үзээрэй харин. Би гайхаад таамаа гинэ би тэрийг бас би өчигдөр та хоёрт ямар гим хэлээ энэ юу бодож орж ирсэн мэ гэж яриах эхлүүлсэн шүү. Үгүй. Энэ Тэрний өмнө яриа нь Юу явуулсан байсан шүү. гэлээ? За найруулагч дараагийн санал асуулга явуулах юм Хэн байна. үний хэлж гин, хэн удлаа хэлж гин. Манай сонсогчид мэдж байгаа шүү. Би яг тэгж хэлсэн те. Одоо дараагийн санал асуулга нь Үе, тийм гэсэн юм аа. Биш юу лээ бид гурийн хинийх нь үгийг сайн сонсдог вэ гэсэн юу гэсэн бэ? Тэр санал асуулганы гарчиг нь хэлдэ. Хөтлөгч боог. Дараагийн санал асуулганы юу нь юу Яг тэр ойлгомжтой шүү дээ. ойлгомжтой юм уу? тэр санал асуулганы дүн харъя л да нэрээ. Дүн нь бол ойлгомжтой шүү дээ бас. Гөө хоёрдугаар харин сонирн байна. Хоёрдугаар байр байхгүй шүү дээ. Та хоёр чинь яг зэрэг байсан шүү дээ. Тийм үү. Тэр ярин дээр дор ороогүй юу? Би уул нь дээр гарах хэвээр одоо яаж утсан насаараа ядаж бодоод үзэхэд. За хараа. Тэгсэн чинь туяагч намайг тэгэдлээ үе. Йоо энэ гэрэл өнөдөр их өөр байна. Энэ бооги цагаан харагдаад эркад нэг тийм соод нэгтдсэн гамбир шиг байна гэсэн. Тий. Тэгээд үеийн хүмүүс нэгийг дэмжихтэй үнэхээр өөр үт юм байна. Туяагч тандад хэлэх үг байна. Зөв хүний үйлдэл нүднээс далд зүв байдаг шүү туяагч. Амьдрал дээр бас камер дээр харагдах хүмүүс бас өөр өгдөг байхгүй. Тийм учраас одоо кино минон дээр ингээ проблем ахта заавал харагдаж байгаа нь тийм байсан ч гэсэн заавал ийм камерын дээр яаж харагдах вэ гэдгийг шалгадаг. Яг тэрэн шиг одоо Эрка их эвтэйхэн зүгээр харагдаж байгаа бол яг амьдрал дээрээ бол эсрэгээр авах. Амьдрал Эркаг ямар их гамгүй идлээ гэдэг нь харагдсан. Сэдв бол юу ойлгогдно. Бүр явахаар. Ер нь бол явна гэсэн үг. За нүднээс далд зөв хүний үйлдэл нүднээс далд ч гэсэндээ зөв байх юм бол энэ хүн чинь одоо зөв хүн байх гэдэг нь штэ. Зөв хүн хэрнээ нүднээс далд буруу зүйл хийгээд ах юм бол энэ хүн ямар хүн юм болоо? Үе эн чинь ийм байна хөөе. Би зүгээр савгуу та зүгээр яг энэ үг яг хаанаас гаралтай байг хайчихгүй. За ахаас тэгсэн чинь нэг ийм юм уу бацаан штэ нөгөө. Бацаа юм уу? За. Тэгээ надаас илүү мэдлэгтэй одоо. За. Тэгсэн чинь хараа Библийн сургаал дээр Матай номын 6 дугаар бүлэг дээр баруун гар чинь юу хийж байгааг зүүн гартаа бүү мэддэг гэдэг тийм үг байдаг. За. Тэгээд ямар нэгэн
одоо сайн зүйл хийх гэж байгаа бол өөртөө ч гэсэн болж өгвөл бити мэддэг гэсэн утгатай юм байл та. За тэгсэн чинь философи Аристотелийн бас үг үүд юм байна. Ёс суртахуун бол зуршил бөгөөд хүн хэн болох нь үйлдэлээрээ тодорхойлогддог гэж үздэг юм байна. За тэгсэн чинь 3 дугаарх одоо яг энэ гурыг нийлүүлсэн юм нь болохоор C.S. Lewis гэж одоо нэг алдарт сэтгэгч байлаа шүү дээ. Одоо Нарния номыг бичигч. Тэр хүн болохоор яг энэ үгийг хэлсэн байт юм байна. Бараг зөв хүний үйлдэл нүднээс хинч хараагүй байхад ч хിവэрэ байдаг гэсэн тийм үг байт юм байна. Энэ зөвхөн ариун цэврийн өрөөнд байх үг биш. Ер нь бол хүн болгоны Ер нь тойрын өрөөнд байх байвал гэсэн. Харихтаас байх л төстэй үг болчиход байгаа байхгүй. Би нэр хийх өрөөнд даа. Өнөөдөр нэг урайлмаар байгаа зүйл яагаад байгаа. Урайлмаар байгаа зүйл байгаа байхгүй юу найзуудаа. Тэгэхээр өнөөдөр сайн цагийг хамт бүтээхтэр бид нар ядахтай энэ зүйл дээр бас нэг тодорхой хэмжээнд өөрийгөө өөрчлөөд хэрвээ нэг тийм үйлдэл гаргаж исэн бол эсвэл тийм үйлдэл гарах гэж байгаа хин нэг мэдчихэвэл бас хэлүүл гэж бодож байгаа. Тэр нь юу вэ гэхээр нийтийн тээврээр зорчиж байгаа зорчигчд байна. Нийтийн тээврээр зорчиж байгаа зорчигчд маань мэдээж карттай байгаа. Карттай байхаас гадна бэлэн мөнгө хийж байгаа шүү дээ. Бэлэн мөнгө нь дутуу хийдэг. Үүнээс болоод нийтийн тээврээс мэдээд гаргаж ирсэн. Нийтийн тээврээс мэдээд би бол жоохон байхдаа л тэгдэг л байсан. Одоо тэр чин задгаа мөнгө одоо бол 1000 төгрөг болсон байлээ л дээ. За бутлаад хий гэсэн чи жоохон хэцүү болсон байлээ гэж. Тэгээд эн чин өөрөө нийтийн тээврээс хүртэл ингээд алдагдалд орж ийна. Айгу хэцүү байна гэдэг мэдээллийг хүртэл хийжсэн гэсэн үг байхгүй. Мэдээж эн чин байж тодорхой хэмжээний парк шинжилэлт явагдана. Автобус нь аятайхан тухтай боломж гэдэг юм уу дараагийн цэвэрхэн байна. Наандаж иймэрхүү зүйлүүд бол дараагийн хүчин зүйлүүд олно шүү дээ. Гэтэл биднийг ажилд хичээл сургуульд нь хүргэж өгдөг, бидний гэрт нь хүргэж өгдөг тэр унаандаа суухдаа бид нэр хүнийрхүү ханддаг байхгүй юу? Нэг өгцөн юм шиг харагдж байгаа хэрнээ яг үнэндээ бүтэн мөнгө өгж байгаа хэсэг нь эргэлзээтэй зүйлүүд айгүйх байдаг. Хүн тэгээд ер нь өөрөө хэрглэж байгаа юм уу? Эсвэл өөрөө үйлчлүүлж байгаа юм уу? Эсвэл өөрөө одоо жишээл ажил байлаа одоо ажилтай байж хоолныхаа мөнгийг олно гэж ярьдаг штеп. Тэр шиг гэдэг ч юм уу. Энэ мэдчлэн өөрөө үр шимээ авдаг юм хорлоод идэх нь аюу хэцүү тий. Харин тийм тий. Тэгээд тэр салбар чинь хөгжихгүй л гэсэн үг шүү дээ. Хөгжихгүй л гэсэн үг. Тэгээд илүү хөгжих тусмаа өөр ашигыг нь авна л гэсэн үг тий. Тэр шиг автобусны юм мөн дээр бол тий одоо үнэхээр нэрээ мөнгө байхгүй л яах вэ? Мөнгө байхгүй бол чин үннээ хэлж яага болдгоо гэж. Тэнгүү нүү жолооч нь хөвөг болгоч яах вэ? Ямар хэцүү асуулт вэ те. Наач ч чанга юм те. Гэтэ жолооч хандлыг бол би нэрээ яг одоо бол хэлэхэд хэцүү. Тэр дунд чинь ойлгох нэг нь байна, ойлгохгүй жолооч байгаа аахгүй. Гэтэ яг миний үед бол бас өөр гоё байсан шүү. Харин одоо бол нөгөө карттай болсон учраас нэгнийхэн оронд карт дараад хүн элбэг болсон шүү. Тийм дараад өгч. Би бол дараад өгнө шүү. Тийм дараад. Би бол нэг биш нилээд дарж өгнө шүү. Одоо 1000 төгрөг чи юу юм бэ? Юу юм бэ? 1000 төгрөг мөнгө штэ. Энэ нэг аар бэлэн мөнгө бариагүй ер нь таарч гэсэн бас тийм л ах. Хүмүүс бариаг. Юу илээ мартсан ба штэ. Ямар хуу дүр төрхтэй. Харин би өчигдөр ийшээ харин би сони юм өөртөө бодлоо. Ийшээ доошоо гараад харихгаа явсан чинь тэр доор дэлгүүрийн үүдэнд нэг өвөө сууж байна. Өвөө сууцаа. Дүү нэг юм асуучих уу гэдэг чинь. Оо за юу асуух гэсэн чинь. Дүү нэг бэлэн мөнгө өгнө. Яг бэлэн мөнгө байдгүй юм байна үнд чинь. Тэгээ бодлоо. Байхгүй штэ гэх юм тохиолсон. Харин яг юм. Тэгээд би бодохдоо тэгж бодохгүй. За ер нь нэг задгаа нэг те нэг 1000 2000 төгрөг Германда хийчмээр юм байна да. Гэсэн бодлол төрж илээ. Гэхдээ ер нь байхгүй л болчиход байгаа юм л да. Тий, ер нь байхгүй болчиход. Эсвэл нэг юм хүмүүнээс мөнгө асууж байгаа хүмүүс постоо олчмаар юм те. Ясвэ. Дансаа хэлдэг. Бүх юм ингээ хөгжиж штэ. Эсвэл шууд дансаа хэлчихдэг. Бүх шатандаа л хөгжмөр штэ. За. Доор дунд дээд бүгд хоёр бол тэрийг үзээгүй заа. Тэгээ идэж болдог салбар байна, идэж болдоггүй салбар байна. Хоёр тэрийг бол үзээгүй. Би бол оюутан байхдаа яадаг гэсэн гэхээр автобусанд ороод мөнгөгүй байгаагаа хэлцдэг байсан. Тэгтээ хилэнгүүт кондуктор ихч бол хөөрхөн шангийн хүртэйчээл явуулчихдаг байсан. Чимхэж хийчихээд. Төлбөрөө махаараа өгч. Төлбөрөө махаараа өгч. Бараг ороод идэг ш. Ихчээ чимхүүлчих гэдэг ус. Бараг. Тэр тэгтээ санаа зомоор ороод тагаад ирсэн чи. Ой, үн нэмэгцэн 2 чимхэд болсон ш. Тэгэл яг хөө. Тарлабасанд ороод буруу араа зогсч. Хамгийн ардталт очоод буруу араа зогсч. Угаасаа ойлгомжтой чимхүүлэх 3 гар ингэ зогсч юм. Гэхдээ тэрийг нэг гооцолоод бүр илүү зузаан авцтай хүмүүс явдаг гэсэн. Тэрийг мэдэхгүй шүү дээ бид нар ч бас. Тооцоолохгүй. Гой сайхан харагддаг. Тэгэл кондукторууд те. Яаж хийж байгаа цэгийг олно шүү дээ. Олон давхар хувцсны цааталт байгаа. Тэр мальсны
Өвдөлтийн тэр хөрхлөөр очиж байгаа хөө. тий. Дасгал хийдэг байх гэж би бодсон шүү дээ. Доктор их чи гэртээ ингээд гэдэг ингээд дасгал хийдэг. Ер нь бол тийм шүү. Тэр үннээрээ байсан дээр байгаа. Үннээрээ байсан дээр. Жүжээгүй. Харин тийм. Одоо ингээд гэдэл ингээд өөрөөсөө яг жинкнээсээ хариулъя заяа. За юу нах нь хамаагүй заяа. За. Юу нах нь хамаагүй. Өнгөрсөн 7 хоногт. Өнгөрсөн 7 хоногт. За арай жоохон том. За яста баларлаа. Булаагаад хэлэх юм уу? Булаад хэлэхгүй. За. Булаагаад Зүгээр л хэлэхгүй. үнэ хэл. За өнгөрсөн 7 хоногт булаагаад хэлэхгүйгээр үнэ хэлнэ. Тий. Нүднээс далд зүв биш зүйлийг хийсэн үү? Дор хаяж нэг удаа. Харин би яг яриа эхлэхэд л бодсон юм аа. Нэг хийц юм аа. За хийсэн бэ. Зүгээр хийсэн. Нэг тоо моо хэлэхгүй. Дор юм уу? Дор хаяж нэг удаа гэсэн үг шүү. Дор хаяж нэг удаа хийсэн. Би яг тэрийг нүднээс далд болохоор хийчлээ гэдгээ би бол мэдсэн. За тэгээ хоёр хийсэн гэсэн үг үү? Хийгээгүй. Чи яасан? Хийгээгүй. Хийсэн хийгээгүй. Жиг юм хамтан бэ. Хийсэн хийгээгүй. Хийсэн хийгээгүй. Яг хийсэн л байна тийм ээ. Нүднээс далд. Хийсэн хийгээгүй. Гүг. Гэтэ бас нүднээс далд гэдэг нь юм хоёр утгатай юм байлээ. Нэг нь бол яг хүн харахгүй бах нэг. Тийм. Хоёрдугаарх нь болохоор намайг хэн гэдгийг мэдэхгүй байх гэдэг нэг юм далд байгаа байхгүй. Үгүй шүү дээ. Тэр бол харин ийгүй шүү дээ. Харин тэр чинь бас далд юм байлээ. Нөгөө нэг хөтлөгч анхаагийн нэг ярьж ирсэн нэг хошин шиг байгаа Энэ гэдэг. хоёр шүү дээ. Ямар хаан болцорлж байна. Тийм хүмүүс. Тэгээд тэр нэг замд хөдөө замд явж байгаад нэг хүн чинь нэг хэрэгцээгээ хангаад Одоо бийц бүр хэрэг хөдөөний гардаг зам шүү мом яриад дээ. байна. Тэгээд тэгэнгүүт Тэр чинь асуудалгүй шүү дээ сайхан. тэр чинь болол нөгөө өгзгөө зам руу Цаашаа харуулах юм, хар суух юм уу, наашаа суух юм уу гэдэг. Наашаар суух юм уу гэдэг асуулт гарч ирж Тий. байгаа. Царайгчийн хараад юу нэ царайгчийн хараад тань харин артлыгчийн хараад танихгүй юм чи аргашаа хараа суухгүй хүмүүс болохоор нөгөөх нь нуугаад зам руу нүрээ харуулаад суудаг гэдэг шиг. Миний нөгөө нэг цэгэр өнгөтэй юм чи байгаа, хөх өнгөтэй юм чи байгаа. Минг. Тэр мингэр нь тань чинь тий. Тадлаа. Хөөе, тэгээд өнгөрсөн 7 хоногт тэгээд тэгж штэ тий. Та өөр хариулаач. Үгүй гэж хэлэх гэж байгаа. Үгүй штэ. Тий. Тэр За нэг л худлаа ажиллаа. За бид дугаараас та хэд ялгаараа. Хин нь яг зөв хүн бэ гэдгийг. За ингэж попорхоо болио үлээ sorry гэсэн байх шүү сайн сонсох. Тэгээд би харин тэрийг харчаад би яг попорн гэдэг чинь энийг хэлж байгаа ба гэж хэлж байгаа байхгүй. Тэгээд ерөөсөө ингээд нөгөө хүмүүс ингэ устөр хин гэдэг хэлээд нь штэ. Устөр хин гэдэг чинь юу гэсэн үг вэ? Та юу гэж боддیں۔ улс төр хэн гэдэг чинь одоо ярихыг л хэлэх байх. Яг нэг юм худлаа улс төрийн ашиг хонзоо олохын тулд хүмүүс таалагдах Тэгэхээр уу улс гэж төр болоо. хин гэдэг нь өөрөө юу? Тэрийг чи оролцуулж яриад штэ. Зүрийг улс төр хинэ гэдэг нь юу юм? Улс төрийн одоо ажилд оролцохыг хэлж байгаа юм шүү. Харин тийм би асуултыг ойлгохгүй нь улс төр хийн тийм гэж хоол хийн улс төр хийн юу яриад байгаа. Харин тэ Улс төр гэдэг хүүхдийг хийх юм уу? ингээд улс төрчтэй ингээд улс төр хийнэ гэж Чимүү ярьдаг штэ. гэдэг Чи бити улс төр Улс төрчүүд бай. гэдэг штэ. За. Энэ яг юу гэсэн үг юм? Худлаа яриад л гэдгийг нь л би тэгж ойлгоод. Үгүй. За чинийх. Нэг хүнд таалагдах үг хэлээд тэгсээр нэ тэр нь биелэхгүй. Тэр нь худлаа. Тэгээд нэг худлааны Өөрөө тийм биелэгдэхгүй биш. юм Биш яриад. биш биш. Улс төр хийнэх нь тэр нь биш. Одоо яа дээ? Би тэгвэл буруу ашиг. Одоо энэ хүн чинь бол улс төрийн та хүн биш улс төр хийгээд. Яг зөв. Би одоо сая улс төр хийж байгаа байхгүй. Ер нь бол одоо энэ нэгсэнд хүмүүс ингээд бас яг мэддэггүй юм байсан бэлээ. Хилээд өгч. Хэрэг болно. Сэвчээрээ савчаарай. За ер нь бол өөрийн боёо одоо яг өөрийнхөө зүйлийг хэд их дүүлгэх үйл явцыг те одоо улс төр хийнэ гэж ярьж байгаа байхгүй. Одоо нам бол манай нам л хамгийн чухал. Би бол би л хамгийн мундаг нь. Бусад хүмүүс бол юу ч биш гэдэг өөрийн эрх ашигыг хэд их одоо дүүлгэх үйл явцыг ер нь улс төржих гэдэг иймэрхүү агуулгаар одоо томьёолдог. Тэгээ ерөнхийдөө тэгж ярьдаг. Тийм учраас энэ улс төр хийнэ гэдэг чинь хин нэг шүмж ярингууд тэр чи битүү улс төржөөдэй гэдэг нь яг эсрэг талд нь хин нэг шүмжилж яана гэдэг нь өөрөө зүв болж харагдаж байгаа одоо нөхцөлж. Одоо тойрог жишээлбэл би өнгөрсөн 7 хоног зүүн буруу. Би бол үгүй. Гэл тэ би одоо улс төржиж байна. Улс төржиж байгаа байхгүй. Нэгсэн. Тэгвэл эн чин улс төрчнө гэдэг чинь зөвхөн тэр хүмүүсийн асуудал Улс биш. төрийн хүрээнд биш. Ер нь хүн болгонд байдаг асуудал шүү. Яг зөв. Тэгэхээр яг нөгөө хүн өөрийнхөө эрх ашигыг хэд их дүүлгэх үйл явцыг л хэлээд байгаа байхгүй. Өөртөө хамааралтай зүйлийг. За ойлголоо. Маш их баярлалаа. Улс төрч боо гэдэг. Худлаа ярих нь биш. Зөв хүний үйлдэл үг Хэд их хэл. дүүлгэхийг одоо амбицлагыг. Ааха. За зөв хүний үйлдэл үг хэл бүх зүйл нь цэгцтэй хүнд нөлөөлж чадахыг хэлдэгэ гэсэн байна. За тэгээд цаашлаад миний нөхөр төрөлхийн маш зөв хүн суралцсаар л яваа да. Гэрийн хүмүүжил уг суурин шүү дээ гэж байна. Гэрийн хүмүүжил зөв хүнд бас уг суур болно гэж байна. Бороо бол зөв хүн болж харагдах гэдэг. За. За За гоё хийж байна. зөв
бороо гэхлээр би одоо дээрээс урд бороо. Эрика зөвхөн байх Миногийн гэж хичээл. витаминыг тасарсан байл шүү Монгол. Аяа бол зөвхөн мөн шүү гэж шүү. Аа хүний муу танд юм биш үү та нар. Зөвхөндөө миний найз гээд найзаагаа меншн хийсэн байна. За такси хүртэл хариулт мөнгөгүй. За энэ гоё кейс унтарсан таксины мөнгө өгөхөд бас л асуудал юм байлээ. Одоо яг тийм нөгөө хаан банкны манайхан чинь дийлийнх нь хаан банкны аппликейшнийг ашигладаг хаан банкнда данстай тийм хүмүүс байгаа шүү дээ. Хаан банкны сүлжээ унлаа хот даяараа хааны газар барьцаалагддаг болчиход тийм байлээ хөрхий. Энэ бэлэн мөнгөгүй яваад байгаа юм сонголт нь байгаа шүү дээ. Энэ алдаа олон дахинд авч байгаа бол тэгээ болчихлоо. Болчих хэрэгтэй. Би солилцсон шүү. Нэрийг хэлэхгүй л дээ. Эдний ATM хамгийн сайн нөхгүй. Хилчээд нэрийг нь Үгүй. Биш би энийг солилцсон гэж. Энэ бол банк руу ямар шилжснээр бид худлаа юм яриад байгаа шүү. Тийм. Тэгээ би солилцсон гэж байгаа. Чи өөр банк руу шилжснээ бол хэлэхгүй юм байна. Өөр банк бол хэлэхгүй. За хэрвээ та мөнгөө өгөөд бидэнтэй хамтарч ажиллахыг хүсвэл би бол шудралт байна. Зөвлөө. 8866 1045 дугаар нээлттэй байгаа. Бид зөвхөн нүдний өмнө зөв байдаг шудраг тийм байгууллага хуу хүмүүстэй хамтарч ажиллана. Ажиллана. Зөвхөн нүдний өмнөө. Үгүй одоо тийм зөв нүдний өмнө юу зөвхөн нүдний өмнө биш. Үргэл зүв байдаг хүмүүстэй хамтарч ажиллана гэжтэй. Гайхалтай би одоо хуурамч хүмүүстэй хамтарч ажиллах гэдэг юм болоо гэж бодлоо. Тавилтын дэвсгэртээр 30 мянган төгрөгөөр дэлгүүрт худалдан авалт хийсэн кассыг хүүхэн уурлаад байсан. Мөнгөний ханш үнэн унсан байна да гэж байна. Бас ингээд бэлэн мөнгөөр тооцоо хийн гэдэг дээр зарим газрууд бэлэн мөнгөөр тооцоо хийхгүй гэдэг газарч байд юм байлээ шүү. Тийм байлээ. За хэд хоног явчаад ирээ битгий ар хударгаар жив гээд байгаарай гинэ ядамсар. Хоёр одоо ширүүл ингээ ангууд юм ангууд ингэж асууж байгаа штэ. Нөөдтэй ах уу нөөдгүй ах уу гэж асууж байгаа юм дээр та яадаг вэ? Нөөдтэй авахар бол нөөдтэй нөөдгүй авахар бол нөөтийг асуулаад авдаг. Тэр чинь буруу штэ. Яагаад? Тэр чинь хууль бос байхгүй? Гүштэй. Тийм үү? Тийм. Энд чинь татвараас зугтаж байгаа нөөд бүр түүлэхгүйгээр одоо зугтаж байгаа байдал. Тийм учраас би жишээлбэл тийм юмд амар ярагцалдаг. Тэр нөөтийн ингээ бүр байхгүй болгочих юм чи. Харин тийм нөөтийг хасаад өгч байгаа шүү дээ. Үгүй би тэрийг хасаж байгаа байхгүй. Үгүй хасахтаа та нарт яг тэр 10% нь хасахгүй шүү. 10-аар нь. Тийм юм харсан бэ. Гэхдээ тэр нь бас хууль бус. Бас уу? Тий. Заавал тэр бүртгэгдэж явах хэвээр. Ямар лайт. Тэгвэл тэр зөв хүний мөнөө болоо. Тэгээд дахиад нөгөө юм хэлэх гээд байхгүй юу? Яг улс төрчид тэрийг иддэг мэддэг зөндөл хүмүүс ярих бах. Гэхдээ л яг энэ бүрдлээс чинь улс орны одоо юу ч юм бэлээ бидний амьдарч байгаа нөгөө татварын систем чинь нөгөө улс орныг бүрдүүлж байгаа шүү дээ. Одоо энэ эмнэлэг байна уу, юу гэдэг сургууль байна уу, те цагдаа байна уу, энэ зам байна уу, юу гэдэг юм те. Энэ бүх зүйл чинь тэр чинь шууд бидний тусгал байхгүй. Яг жижигхэн нэг оролцоогүй боловч яг үнэ эрэхтэй би одоо ингээд нөөттэй ах уухгүй юу нөөдгүй ах уу гэж асууж байгаа хүмүүс бол бүгд хууль зөрчиж байгаа. Энийг яг Улаанбаатартай хайртай гэх юм уу, Монголтай хайртай гэх юм уу хүмүүс бол энэ бол үлэмж хөрөх ёсгүй. Энэ бол хууль зөрчиж байгаа асуудал. За манайхаа нөөттэй авах нь шүү. Наад чинь бол нэмэлт шинэ мэдээ гэдэг үү? Шинсэд ах юу дээ эн чинь. Баярлаа. Эрүүл саруул ухаантай зүгээр бодоход багшаа. Татварын албаны мэргэжилтэндээ баярлаа. Энэ ямар хоёр үнэтэй би. Би Монголын ард түмний төлөө гэдэг шиг бусдад өмнө нь дүр хэсгийг хэлнэ гэдэг. Нөө улс төрийн ярьжсэн. За манайхан зүрхэн давлгаа эхэлсэн байна. Би гэдэг сэтгхүүгээ орхиж сурах хэрэгтэй гэсэн байна. За та гурвын яриаг чирвчгүй гарсан миний буйнд энд чихвчгүй гарсан чи миний буйнд энд хоороороо сонслоо гэнэ бид гурав яриа. Тэгээ чихвчгүй гарсан юм байна. Гарахтаа чихвчтэй гардыг юм байна. Тийм байна. Хаан банк хэрэгжихгүй. Эдэрчүүл зүгээр юм шүү. Тийм байна. Одоодоо сонсоо тий. Цоор ганц хүн нь байна гэсэн байна. Хаан банк хэрэглэдэг гэж байна. Бэлэн мөнгө авч хэрэглэхгүй байсаар мөнгө үнс нь унгаад байна да. Карт бол шимтгэл жилдээ хэд авсан сэмхэн мөнгө хулгайлж байна гэсэн үгээ гэсэн байна. Тийм байлээ. Бас аваад идэм байлээ шимтгэл. И баримт чи суглаанд орон орохгүй хулгайлж байгаа бас биш. Хөнгөлөлт орон орохгүй гэд байгаад байх шиг байлээ штэ бас гинэ. Юу нэ? И баримт чинь суглаанд орон орохгүй хөнгөлөлтөнд орон орохгүй гэд байгаад байгаа байх шиг. Юунаас чөлөөлөгдсөн бараа бүтээгдэхүүн гэж байдаг. Гэхдээ яг тэр бүртгэлд нь орж тэрийг нөгөө нэг суглаанд зөвхөн ордог. Нөөтийн юу буцаа ололтгүй тэр зүйл бол тэр хамаагүй. Тэрийг юусэн яриаггүй. За ойлголоо. Ингээд эхний булангаа энд хүрээд өндөрлөж байна. Тэрнээс гадна яг эхний булантаа уйлдуулаад нөгөө шагналаа зарлах лөө тий. Тэгээ. Харин өндөрлүүлчихэж байгаа байхгүй юу? Шагналаа. За тас түс. Ингээд өнөөдөр биш ээ. Энэ 7 хоног бидний найрлагч би явуулсан байгаа. Бэлэг хүлээж байгаа хамтдаа сонирхон сонжин харцгаая. Юу юм бэ? Юу явуулсан? Сахалтай хүний зураг явуулсан байна. Харин сахалтай хүний зураг аваад. За энэ сахалтай хүнтэй нэг өдрийг өнгөрөх юм уу? Болно.
болно гинэ. Би өөрөө салхаг болохоор хэн байх нь хамаагүй учраас болно гэж байна. Надад хамаагүй юм чи. Сонс энэ лоногт ямар бэлгтэй юм? За ийм байгаа. Одоо яг юу? Одоо реакшн одоо буюу зүрх асаах давлгааг явуулна. За энэ яваад бид нар даваагаас баасан гарагт одоо хин нэг урайлан дуудсан буюу меншн хийсэн. Мөн дээрээс нь реакшн үзүүлсэн. Энэ яг энэ хүмүүсийг баасан гарагт бид нар шалгаруулад нэгэн гайхалтай гоё бэлгийг өгөх гэж байгаа. За энэ бэлэг маань болохоор зэрэг тун сайхан шинхэн байгаа. Нэгэн зүйлийг хосороо хайртай хүмүүстэйгээ үзэх ийм гоё одоо урилгыг билээдэж биш. Урилгыг өгөх гэж байна. За энэ зүйлийг та бүхэн манай гэр бүлийн радио 1045 гэсэн одоо Facebook пэйж дээр одоо зургийг нь харуулах гэж байна. Ингээд 3 2 1 наала. За энэ бол дагуулад яваач драмын жүжиг 4-р сарын 12-ноос тавигдаж эхэлсэн байна. За энэ бол үнэхээр одоо хүмүүст байлдан дагуулж эхэлж байна энэ жүжиг бол. Бүрээс үдсэн хүмүүсийн сэтгэлийг сонслоо, өөрсдийнх нь байгаа одоо хэлж байгаа байдлуудыг сонслоо. Би ийм маш гоё ийм классик ийм драманд амар дуртай байхгүй. Тэгээ зарим нэг ийм жижигхэн хүмүүсийн хийсэн рил мэлүүдийг нь харахаар зэрэг маш сонгодог ийм классик ийм одоо тавилт байлаа. Дээрээс нь би нэг зүйлийг онцгойл хэлье. Энэ бол хайрын тухай жүжиг. Одоо чинь ямар хөлөөл болж байгаа вэ? Хайрын хөлрөл. Хавар. Тэгээд ингэдэг байхгүй. Хүний зүг сэтгэл их сонио. Зүгээр нэг ийм баярын өдөр нэг онцгой юм хийх юм үзэх ч юм уу баярлах гэдэг зүйл бас гоё байдаг. Гэхдээ тэрнээс илүү гоё мэдрэмж өгдөг зүйл бол яг энгийн үед одоо хүн ингээ хай би ч хэлэхээр зэрэг ингээ нэг массаж хийлгэмээр санагддаг шүү дээ. Тэгэхээр нэг гоё сэрэгдэн шүү дээ. Яг тэр шиг энгийн үедээ одоо заавал дандаа нэг юм төрсөн өдрөөр ч юм уу Мартин амнаар ч юм ингээ юм үздэг байсан бол яг энэ хаврын үлрэлд яг одоо хайртай хүнтэйгээ те яг энэ үзүр үзэх юм бол яг нэг би хэлснийг массаж хийдэгтэй адилхан зүрх сэтгэл айгүй гоё. Сэтгэлийн тайвшрал, цангааг нь тайлбарлах. Асар их ирч хүчийг өгнө. Нэг амьдралд нь энгийн нэг нормал энгийн өрнөд орж зүйлээр яг нэг гоцгоорол нэг юм гоё юм болчингууд тэр зүйл нь энэ хаврын ядаргаа романтик байдал хоёр зэрэгцэж байгаа зүйлийн ядаргааг нь арилгана. Романтикийг нь манай сонсогч ингэж штэ жүжиг үзэх сэтгэлийг хөдөлгөө бүр киноноос ч илүү мэдрэмж өгөө гэж. Энэ бол амар амьд явдаг. Дээрээс нь штэ энэ хоёр жүжигчин байгаа. Маа найрлагч энийг өгөөл энэ одоо одон чимэг энэ бархуу хоёр хайрын талаар тоглолдог штэ ингээд. Одоо Ромео Жулиета гэл ингээд хайрын дэлхий сонгодог юм байна те. Олон жүжигчид тоглож байгаа. Гэхдээ ингээд үзэхэр зэрэг яг хайр тоглож чаддаггүй жүжигчин гэж үнэхээр байдаг. Хайр өөрөө тоглоход аюу хэцүү зүйл. Одоо тэр дууны өнгөн, дууны нүд нь, энэ хөдөлгөөн нь тухайн үний яг ингээд дотоос мэдрэмж нь энэ тухайн сэдвт зохицох нь амар чухал байдаг. Дээрээс нь хоёр партнер хоорондоо хэр зохицох вэ гэдэг нь өөрөө бүр чухал. Бүр чухал. Гэтэл миний энэ одоо намайг дагуулад яваач гэж одоо явж байгаа энэ Орос найруулагчтай энэ жүжигэн дээр би энэ хоёрыг бүр яаж энэ хин та үзсэн юм уу? Үзээгүй. Би сонголт бол төгс хийсэн байна тий. Төгс хийсэн. Би энэ хоёрыг угаасаа дөрүүд нь ч гэсэндээ ёстой янзтай дөрүүдийн сонголтууд. Энэ хоёрыг угаасаа мэднэ байхгүй. Тэнгүүд энэ хоёрыг жинхэнэ нэг хайрыг тоглож чаддаг жүжигчд мөнөөсөө мөн дээрэс нь энэ хоёрын хоршил болж байна шүү дээ тий. Маш супер мэдрэмжийг төрүүлнэ гэдэгт би бол эрэлцэхгүй байна. Тийм учраас би бол энийг сэсэн ядан хүлээж байгаа. Өчигдөр орой үзэх гэж байгаад арай л амжаагүй. Тэгээ тун удахгүй үзнэ. Тэгээд хагасаа өдрийн билет юм уу? Бүтэнсаа өдрийн билет юм уу? Даваа гарагийн 19 цагийн билетийг. Зөв за. Хоёр хүнд. Одоо эхнэр нөхөр хоёр ч юм уу тийм. Улаанбаатарын өглөөг сонсоод байж байгаа. Реакшн болон яас баасан гарагт шалгаруулаад шалгаруулад одоо энэ бэлгийг өгөх гэж байгаа. Тэгэхээр энэ намаа дагуулад яваач гэдэг энэ зүйлийн бас Оросуудын талаар нэг мэрмэрэн заяа. Оросууд биш үү? Яг иймэрхүү зохиол, иймэрхүү найруулга дээр би л хувьдаа бол номер 1 хэвэндэл байгаа гэж боддог. Оросын дээр үеийн зохиолууд бол үнэхээр бүр ингээд шедеврүүд гэж ярьдаг шүү дээ. Бүр тийм байдаг. Яг энэ школ нь явсаар хагаад ер нь манай Монгол школтой нэг байхгүй. Тэнгүүд энэ нэг ойлголцол мэдрэмж гэдэг зүйл яг найруулагчтайгаа энэ жүжигчид маш сайн уусаж өгсөн байхаа гэж энэ төсөөлөд байгаа байхгүй. Тэгээд энэ Оросуудын одоо бид нэг солонгосчуудын зарим нэг кинонуудыг үзэхээр ингээд лаг зөвүүн хэсгээр ингээд
айгүй гоё найруулсан бол байгаад байна гэдэг шүү дээ тий. Солонгосчууд чинь юу н Оросууд бол солонгосчуудаас яг үнэндээ хайгүй л байхгүй. Та нар тэр ингээл Бэрийн театрын юун дээр бол өөр тий. Супер юу ярьж байгаа юм тий. Одоо тэгээд бүр зохиолуудаас ахуулаа. Тийм учраас энэ школоор явсан Орос найруулагч энэ дэр ингээд ажилласан. Гэхдээ нэг харамсалтай зүйл байгаа юм л. Энэ одоо ийм жүжиг мүжгүүд нэг багадаа нэг 30 өдөр тоглогддөө шүү дээ. Энэ 3-7 хоног тоглож байгаа. Одоо ерөөсөө 5 сарын 1-нд хаах юм бэлээ. Ээ тийм үү. Харин тийм ээ. 7-нд манай их нэрээ төрсөд байхгүй. За тэрнээс өмнө тэгвэл үзчихээ. Тэгвэл нэг л үзэхээс 5 сарын 1-нд дуусах юм бэлээ. Тэгэхээр зэрэг ерөөхдөө бол ер нь ажил ер нь бас нэг юм байдаг. Бямб юу нэ амралтын өдрүүдээр хүмүүсийг үзэх гээд идэв штэ. Гэхдээ тэр бол магадлал ер нь бол айгүй олон хүмүүс юунасаа тоглолтноос их хоцордог. Тэгээ юмны эхлэл айгүй чухал байдаг штэ. Тийм учраас зүгээр зөвлөхөд даваагаас пүрүү гариг маригт үзвэл энэ бас айгүй тийм гой тухтай байдаг шүү. Тэ? Ер нь бол бас тий. За баярлалаа. Би одоо нөгөө бэлгэндээ өөрөө амар excited байсан учраас жоохон ярьчлаа. Би тэгээ үзээд бас ярина тий. Хоёрын хоёр хүний гоё ингээд өөрлөгаад үзээд ч яриад хэрэггүй заяа. Би өөрөө очиод үзэг. Өөртөө очиод үзэг. Намайг дагуулаад яваач. Драмын жүжигийг даваа гаригийн 19 цагаас үзэх хос урилганы эзэн та энэ 7 хоногийн бэлгийн эзэн болох нэ. Бид ийм бэлэг бэлдсэн байна. Та хайртай хүнтэйгээ зарим нь ганц бие юм чи яах юм бэ гэсэн байна. Хин бодвол найзтайгаа ч юм үзэж болно шүү дээ. Таалагддаг хүнээ дагуулаад. Таалагддаг хүнээ дагуулаад бас нэг амжилтч болно шүү дээ, тий. Зүгээр найз охтууд байж болно шүү дээ. Тий. Тий. Гүг яг эсвэл бүр болохгүй надад өгчихгүй яахгүй юу? Болж өгвөл хайртай хүнтэйгээ үзчихүүл гэж. Бас даваа гариг хүртэл зайч вэ, лайч вэ. Тэр орж юу ч боллоо. Тэгээд барахгүй надад өгчихгүй дүү. За ингээд энэ бэлгийг авахын тулд та яаж байгаа вэ гэвэл нэвтрүүлэг эхлэхэд меншн давлгаа буюу бусдыг урайлан дуудаж байгаа. Нэвтрүүлгийн дунд нь зүрхээ асгаж буюу зүрхэн давлгаа явж байгаа. Зүрхэн давлгаа зүрхээ асааж бид яг одоо эхэлчихсэн байна. Энэ ерөөсөө тайлбарлалт тоглолтын дараа хамтдаа зураг авахулах дагалдуулбал бүр болох юм байна тий. Болох юм уу? Гэтэ эдгээр чинь нэг мейкап зүйтэй болоо бас яадаг юм аас. Бас гарч ордог бах тий наашаа цаашаа. Гэтэ яг нэг тусгаарлан юм байвал тэгээд танд бас нэг тийм архал байх юм үстэй бас. Тэрийг нэг 10 өдрийн хамт үзэн гэж байх юм уу? Би яах юм би хажууд нь чихэн дээр нь Улаанбаатарын өглөө өнөөдөр өчигдөрөөс илүү сайхан болох өнөөдөр өчигдөрөөс чи харж ийн нэг ойлгож байна юу сууж байна одоо гэдэг тэгээд яах вэ меншнист зөв хүний үлдэнүүднээс давж байдаг шүү дээ чи 0 орохтой чи надад бодоод орооч тий. За ингээд 3 тоолоод 10 секундын зүрхэн давлгаагаа явъя. 1 2 3 зүрхэн давлгаа. Зүрхээрээ давлгаа. Зүрхэн гаргаад төсөж хуваамаа. Явса. Энэ яг орсон шүү. Энэ яг орсон. Яг сүүлийн минутээр дарсан зүрх яг надад энэ шаг юг аваад өгчлээ. Энэ лонгоос би өөр өрсөлдөөндөө маш их ирж хүчтэйгээр орсон байна. Харин тийм бэ. Доош хараад. Дандаа меншн зэшнийг бол хийж байгаа. Өмнө нь бол ингээд боломж олгоод идэгсэн. Одоо яшиг шүү. Үзсэн шүү. За ингээд урайгаа хэлээд дараагийн болон руугаа шилжиж яана дараагийн болонд маань цаг үлдсэнгүй шүү дээ залуучуудаа. Явцгаая. Өнөөдрийг өчигдрөөс илүү сайхан болгоё. Гарчин хэлээд дуусгая. Улаанбаатарын өглөө шоу нэвтрүүлэг Гэр бүлийн радио. Гэр бүлийн радио та бүхэн Улаанбаатарын өглөөний шоу нэвтрүүлгийг та бүхэн сонсож байна. За 1-р студиэс шуудаар хөтлөгч Эрка, хөтлөгч Заяа, хөтлөгч Боги болон найруулагч Мизугийн хамтын бүтээлээр та бүхэнд хүрж байгаа. Та Улаанбаатарын өглөө нэвтрүүлэгт хамтран ажиллахыг хүсвэл 8866 104 5 гэсэн дугаар руу холбогдоод бид нартай хамт ажиллаж тэ өнөөдрийг өчигдрөөс илүү сайхан болгоё. Ой би айгүй чухал юм. Тэ бид тэр дэмжиж штэ. Шөө. Ой, ингээд үгийн дагахаар бас үгийн дагаад ирвэ загнаад дээ. Харин тий. Хизээ хорох гарахаа мэд. Юу.
Өнөөдрийг өчигдрөөс илүү сайхан болгоё гэсэн зорилгод бас бид нартай нэгдээсэ гэж хүсэж байна. За тэгээд дахиад жилийн 88 66 104 5 гэсэн дугаарлуу бид нартай холбогдоод санал бодлоо солилцоод сайхан хамтран ажиллахыг урьж байна. Мөн нэмэлтээр яг энэ дугаар дээр 7 хоног болгоны бэлгийн эзэнд маань бэлдээд тухайн бэлгийг өгөх эрхийг ч гэсэндээ та бүхэнд өгж байгаа. Тийм учраас та бүхэн энэ бэлгийн талаар асууж тодруулах зүйлээ 88 66 10 45 дугаарт холбогдоорой. Одоо хараа 2 дахь булан эхэллээ. 2 дахь булан бол 2 дахь гэр. 2 дахь булан бол 2 дахь гэр. Би одоо 2 дахь гэртэй байна. Би хоёр дахь гэрт яг үнэ. Гэтэ энэ хүний өрөө бол бүр яг гэр штэ. Гэр. Тий. За хоёр дахь гэр гэдэг чинь одоо бидний хувьд ажил байлаа гэж бодоход сурагч оюутнуудын хувьд бол сургууль нь хоёр дахь гэр байгаа штэ. Гэх мэтчлэн. За тэгээд хэрвээ гадаадд амьдарч байгаа хүмүүсийн хувьд бол мэдээж тухайн улс орн нь хоёр дахь гэр нь болоо явж байгаа. Гэх мэтчлэн маш олон бас талтай. Өнөөдрийн бидний ярилцах сэдв гэх юм бол дадлагын хугацаа гэсэн сэдвээр ярилцах гэж байна. Дадлагын хугацаа. За энэ болоод яг ажилтай холбоотой гэсэн үг шүү. За дадлагын хугацаагийн ярихлаар ерөөсө 4 хуваат юм байна. За 4 хүний зүгээс ярьдсан байна. За тэр нь юу вэ гэхээр дадлагын хугацаагаа яг ингээд дотор нь ажиллаад явж байгаа ажилтан байгаа. Дадлагын хугацаанд явж байгаа. Ажил горлогч байгаа гэсэн үг шүү дээ. За тэгээд тухайн дадлагын хугацааг ингээд тэр дадлагын ажилтнтай хамт өнгөрүүлж байгаа хамт олонны зүгээс бас дадлагын ажилтныг өөрөөр хард юм байна. За дээрэс нь ажил олгогч нь дадлагын ажилтныг бас ингэж дүгнэж хард юм байна. За дараа нь яадаг вэ гэхээр дадлагын ажилтны гэр бүлээс нь тухайн байгууллагыг дүгнэж хард юм байна. Тийм шүү дээ. Ингэж дөрвөн талаас нь яг ингэж харж нэгдэж шүүсийн шахдаг байх юм тийм. Шүүсийн шахдаг гэсэн үг байхгүй. За дадлагын ажилтан байсан л байлгүй дээ. Дадлагын ажил хийжсэн л байлгүй дээ. Оюутан байхад дадлагын ажил гэл ингээл хийж байгаа шүү дээ. Ингээл тэрнээс ажил байсан үеэ яа тий. За тэгэнгүүт хамгийн гол нь эн чинь бас тэр дөрвөн талын одоо нэг бодож байгаа хүмүүс байгаа дээ шүү дээ. Тал талаас нь бодож байгаа. Тэр хүмүүсийн өнцгөөс та нарт бас дадлагын ажилтан маань ямархуу аль дүрдэн байсан бэ те? Аль дүрдэн байсан бэ? Тэр талаараа бодоорой. Дадлагын ажилтан эсвэл тухайн байгууллагын хамт олон эсвэл тухайн байгууллагын ажил олгогч буюу захирал нь за тэгээд дадлагын ажилтны гэр бүл нь гэсэн үг. Сонирхол юм байна. Юу н оюутан байхад нөө дадлагын ажил хийжсэн маань санагдаад байна л да. За. Тэгээ тэр чинь нэг ажил горлоогүй. Байж болно. Тий, ерөнхийдөө бол нөгөө нэг дадлаг хийх ёстой дүнгээ баталгаажуулах ёстой. Горлоод ч юм гордоогүй. Зарим нь гэхдээ боловсруулалтыг хийдэг. Би ч нөгөө нэг математикийн мэрэгчлээ шүү дээ. За тэгээд илүү манах миний мэрэгжил илүү магадлалын онол аахгүй. Магадлалын онол гэдэг чинь цэвэр нөгөө одоогоор бол одоо баг муухагаар хэлэх юм бол үүн баг мөрөтэй тоглоом гэх юм уу магадлалын тооцоолдог. Тэгээ манай бүр хичээл дээр хүртэл нөгөө рулет гэл ингээл нөгөө эргэж яхад эсрэг зүгт ингээл шаг маяг гэлүүлдэг. Тэрний тооцоол моцоол хийдэг. Тим хичээл мичээл ордог байлаа шүү дээ сонин. За тэгээд бид нар нөгөө нэг тухайн үед хөрөнгийн бирж дээр дадлагд гарч ирсэн. Хөрөнгийн бирж дээр дадлагд гараад тэгээд тэр надад маш сонирхолтой санагдчихсан л. Гэхдээ яг нөгөө хувьцааны зах зээл Монгол тийм сайн хөгжөөгүй яг нэг хүмүүс мэддгүү хөрөнгийн бирж нэ хил хууль нэг тийм л байдаг гэсэн л. Хэдэн зүгээр засгийн газрын бонд гараад ирэхээр зэрэг зарим нэг банкныхан ирээл зүгээр тэрэн дээрээс нэг оролцоол аваал тэгээл явж идэг те. Тэг би одоо ингээд сандгийн тэр үед зарим хүмүүс нэг хүмүүсийн цэцэг хүүхдийг цэцэрлэгээс аваад цай зүү зөөгөөл гэл нэг ярьдэн штэ. Бидний үед нэг тэгдэг байсан штэ айгуус гоё. Хөрөнгийн биржд орохоор зэрэг биднэрт ингээ гоё хоол моол өгөөл. Айгуу их тийм арчилдаг байсан. Айгуу сонио. Зочичиг яг л авч үздэг байсан. Хүндэлж авч үздэг. Тэгээд юу ч үлээ нэг юм суглаа гаргаж ирээд нэг суглаал бөрөнхийлүүлж ийсэн үү гэхээс биш тийм элдв дутуу янз янзын юмд зарж байгаагүй. Тэгээ яг ингээ арилжаа эхлэхээр зэрэг яг тэрэн дээр яаж байгаа зарим нэг юм одоо индексүүдийг бид нэр тооцоолоод одоо ямар хувьцаа яг яах вэ гэдэг. Гэхдээ нэг сүртэй юм байхгүй тухай зүгээр засгийн газар бонд гаргадаг баталгаад үн цаас гэсэн үг шүү дээ тий. Тэгэл тэрийг банкнууд л авдаг хуу хүмүүнэ тэгэл ингээл зургатаа гараал ингээл амар олон ойлтой тийм юу ч аахгүй чимээгүй нэг тийм газар байдаг үйсэн. Одоо тэгтээ яг ямар юм мэдэхгүй л дээ. Тэр л одоо үе ингээд санаад байна. Тэгтээ яг тэр үед бид нэр ингээд суглаа бөөрөнгөжсэн чинь гинт цаан чи амар юм боллоо гэв. Айгу том хурлын зааланд ингээд бид нэр суугаад айгу олоолаа суудсан ингээл яажсэн байхгүй.
Тэгсэн чи тэр яасан бэ гэсэн яг нөгөө нэг 9 сарын 11 болоод 2 ихрийг мөргөчлөө гэдэг. Тэгэхэд юмны үн ер нь амар унсан уу? Би Хувьцаанууд ер нь хөдөлсөн үү? Савлсан уу? Монголд тэр бол мэдэрдэг. тийм амар юм тэрний нөлөөллийг авдаг тийм үн цаас нэг байдаггүйсэн баха. Тэр дээр бол нэг тэгээд бүр амар сонирн болоод бид нар бүү нөгөө суулаагаа нэг дадлагын үеэр над тийм л юм санд орч байна. 9 сарын 11 гэдэг чинь яг хичээл ороод шууд дадлага дээр очиод нэг удаагүй байсан үе байхгүй. Тийм байна. За дундуур нэркэг ярихаас өмнө дундуур нь ярьчих. Бидний үед дадлагаар ажиллаад тухайн үед $12 цалин авч байлаа гэсэн байна. Бүр хараа юу н харж гинүү. Тансаглах биш бүр цалин авдаг гэсэн зарим. Тийм байна. Ямар нэг хүүхдийн цэцэрлэг хөгжсөн бай. Дадлагын ажилтан бол сайн байсан гэж хэлсэн байна. Ажлаа солих болгондоо туршилтын 3 сар болдог. Бүгд сонжсон нүдээр хардаг, алдаж болохгүй хэцүү үе. Яг жинхэнэ дадлагын үе нь ангаах дөнгөж төгсөөд энтгэхт Интерншип хийдэг. За интерн байсан жил ихч юм сурсан, ихч зарагддаг байсан томчуудад гинэ. Бор ах амар сүнслэг газар дадлаг хийж исэн байж тээ гинэ. Нам гүм. Тэгээд угаасаа ийм юм биш үү те. Бяцлаг хийгээл те. Сүнслэг газар чи жоохон чимээд идэм шүү. Зүгээр энэ тэнд байхад чимээ. Үгүй шүү. Айгу чимээгүй. Яг ханаас яах гээд байгаа нь мэдээ. Аргал хөдлөхийг хараал ингээд байж. Бараг аргал хөдлөхт нь айгаал. За одоо ярих. Би чинь нэг юм хоёр мэрэгчлээ байгаа. Нэг мэрэгжлийн юус ашиглаагүй байхгүй юу? Ашиглаагүй мэрэгжлийн маань дадлага яг намайг ашиглахгүй байхад хүргэсэн юм аа. Яасан гэхээр би TC уулын баяжуулах инженерийн сургууль сураад би баяжуулалт гэдэг үгийг би 2 дугаар курст орж ижил ойлгосон шүү дээ. Баяжуулах гэдгийг би ингээд нэг баяжих гээд байгаа юм байна гэж ойлгосон байхгүй юу? Тэст алхан дээр л гэж бодоол би чинь тухайн үед яг уул урхаа бүр тэгээд цэгж ойлгодог гэж яаж сургуульдаа тэнцсэн. Ингэсэн харин. Тэр чинь ингэдэг байсан. Сургуульдаа тэнцдэггүй байсан. Сургуульдаа ангидаа тэнцдэг биш, сургуульдаа тэнцдэг байсан байхгүй юу? Конкурс өгөөд би 70% физик, 30% математикийн шалгалт өгөөд гэж жагсаалт оруулчин. Тэгээд жагсаалт дээрээс ихлээр сонголтоо байдаг. Тэгээд сонгож явсаар байгаа давчаад би өөрийнхөө ямар ч бодоогүй. Тий, ямар тэр бүр амар тэнэг заяа. Хүүхдүүд минь ийм аслахам л эрг ах шиг л тэнийг юм хийж болохгүй. Яасан гэхээр ээжийг явуулсан би. Ээж сонгочих гээд. Тэгсэн чи ээж аавтай нэг уцаар нэг хальт ярьсан юм шиг байна. Гэхдээ энэ чинь гар утас байгаагүй шүү дээ. Нэг хальт ярьсан чинь аав за нэг уул урхаал байвал зүгээр шүү. Одоо уул урхаа мандан бадарч байгаа гэдэг. Аав ч өөрөө уурхаа хүн. Хэлсэн. Тэгээ аваачаад ээж ороод ингээд үдсэн чинь баяжуулалтын инженер гэхээр буцаж гараад аав руу залгасан гин. Баяжуулалт ашиглалт хоёр үлдчихэж алийг авах юм гэсэн чинь аав баяжуулалт нь зүгээр цэвэрхэн үйлдвэрт байж идэв. Ашиглалт нь яг талбай дээр ажилдаг. Чи наад баяжуулалтын сонгочих гэж сонголцсон. За би юунд орсноо мэдгүй нэг жил бадрахсан. Ягаад тэгэхээр тийс чинь нөгөө ерөнхий эрдмийнхаа хичээлийг үзээд бүгд нэг дор бөөгнөрөд ингэ явж байгаа байхгүй. Бүх ангийнхаа холдоод. Тэгэд гэж байгаа 2 дугаар курст ороод яг уурхаан юун дээр очиж дадлага гэдэг байхгүй. Ойлгомжтой Эрдэнтийн гог дээр очиж дадлага юм. Эрдэнтийн гогт очиод буулаа. Ирэг дээр гол ирэг дээр майхан бариад хонлоо бид нар. За эхний өдөр онцч майхан дүү. Тий. Тэгээд хонь мал яаж магаа тэгээд болгоч. За сайхан байсан. Тий, сайхан. Зугаалгамыг. Тийм бай. Тэгснэ маргаашнаас нь яг орлоо. Үйлдвэрлэн. За. Тэр чинь Монголыг үүрээ явж байгаа үйлдвэр ямар том юм бэ? Тэгэл пижгэнсэн юм дуу. Бүраа гэж дуурсан. Тэгээ би нэг юмыг ойлгож байгаа юм чи. За энэ бол миний байх газар биш үү гэдэг би яг тэр үед ойлгосон шүү. 2 дугаар курсээсээ. Тий, 2 дугаар курсын яг төгсөж ийл шүү дээ. Би яг ойлгоод энэ миний байх газар биш вэ. Яг тэр чинь дандаа технологитой ажиллах юм билээ. Техникүүд. Тэгэл тэрний нөгөө хувь мовийг тооцоолно те. Тэрлүү одоо хідэн хувийн тим юм хийн мэн нэг л тооцоолно. Хүнтэй ажиллахгүй. Тэгээ нэг юм чихэв зүүсэн. Тэгээд хүмүүс үт юм билээ. Хэрвээ чихэв зүүхгүй бол ер нь сонсгол муудна. Тэгэн штэ тэр чимэнд чинь. Тэгээд би ийм их ярьдаг хүн чинь тийч одоо техниктэй ярих юм ааш үү. За миний өгшин өнөөдөр давгүй юу мавгүй юу гэдэг байж байгаа. Тэгээд хэдэн чулуунуудаа бодлоо байж байгаа. Харин тэх юм байлээ. Тэгээд би за энэ ерөөсөө л миний ер нь байх газар биш вэ гэд би ер нь 2 дугаар курсынхаа төгсөх жил би ер нь сургуулаа хаях шийдвэр гаргаад тэнэгцэн байдیں۔ Дахиад нэг жил. Тэгэхээр дадлагын ажил хүнд бас их гоё шийдвэр гаргах боломж олгодсон байлээ. За баярлалаа та бүхэнд. Анхаарал тавьсанд баярлалаа. За наран жаргал гэрнэлээ. Миний дадлаг хийсэн газар жинхэнэ хөдөлмөрийн мүлжлэг хийсэн газар шиг яг л үндсэн ажилтан шиг ажиллуулж автобусны ч мөнгө өгөөгүй төрийн байгууллага гинэ. Яг ийм алдаа гарч ирдэг байхгүй. Хөдөлмөрийн мүлжлэг гэж. Тэгээ яг ийм юм гардаг байхгүй. Одоо жишээлх юм бол сайн ажиллаж иж чамайг ингээ үндсэн ажилтнаар авах гээд байна гэдгийг хин нэг нь хэлждэг. Дотор нь ажиллаж байгаа.
Тэгэнгүүт сайн л ажиллах ёстой юм байна гэж нөгөөдгөө ингээл бахраал ингээл яваал. Ер нь бол зүг шүү дээ. Ер нь бол өөрийгөө харуулах, таниулах ёстой. Хитрхи их одоо нэг өсөндө тархийг угаачж байна гэсэн үг байхгүй юу? Өөрсдийнхэн ажлыг хүртэл тэргүүнээр хийлгэж явах жишээ нь. Нөгөө хүмүүс нь худлаа Явуулж ажиллаж орох гэж байгаа нөхрийг тэр хичээлд айц имэйлт дээр нь Нэмчиж байгаа гэсэн. дарамтлаад ашиглаж байгаа. Ашаалт юм нэг яг ажил үргийн хуваард нь байхгүй юм хүртэл хийлгээ те. Жишээлбэл би кофе чаналж байгаа жишээтэй те. Тэг болохгүй шүү дээ. Гэхдээ энэ бас яг бодмоор л юм байна те. Бодмоор л юм. За шинэ хүүхэд орж ирвэл яха мэдээ. Өш өнөөдөр нэр манад 9 цагт шинэ хүн орж ирж шүү дээ. За над руу явуулаарай. Зүгээр би өрөөнд авъя. Эрхэ өрөөнд авнаа. Ер нь тэр хүүхэдтэй надтай ойрхон байх угсаа боломжгүй те. Боломжгүй. Мизүүгийн боол болно те. Мизүү. Угаасаа мэзэг юм байна. За би болохоор ингээ хамт олонны зүгээс ярив заяа. Хамт олонны зүгээс гэх юм бол би чинь бас олон дадлагын ажилтныг харж исэн, дадлагын ажилтнтай ингээ гараараа шүүсийн шахчаалаа. Ингээл явуулаад ингэжсэн хүн байгаа. Муухай штэ. Амар ихчтэй. Тийм биш ээ. Тийм биш. Би чинь дөлгөөх урсгал дөлгөөх амт байхгүй. Их багш гэдэг нэртэй болчт юм билээ. За яг чи хөөрхөн гэдгийг авч болно заяа. Наад зам чанараа чадахгүй шүү. Худлаа тий. Нүднээс далтч зүв байдэн штэ заяа. Чи би чадна. За гараад үз. Би урсгал дөлгөөх нь чадна. Байгуулгын бүх хүнээс тань санал асуулга ав. Би батаараа урсгал дөлгөөх. 1-2-оор гарч ирэх. Манай Аленка Ева ингэж байна. Банкнд дадлагынхан кофе баримт зөөгөөд зузаан баримт өдүүлээд жоохон цаг гаруулал хайлтхан юм зааж байгаа харагддаг байсан гэж. Зарим нь дадлагынхан ирэхгүй байх та гэсэн юм яриа л гинэ. Тэгдэм билээ. Зарим газар бүр дадлагын оюутнуудад хийлэгдэг тийм юутай юм билээ шүү дээ. Хийдэг юмтай. Ажилтай. Зөөдөг мөөдөг юмгаа хийлэгчдэг. Тэр хайран баха. Тэнгүүд энэ хамт олонны мэдрэмж нь бас ингээд мэдээж нөгөө хамт олон болгоноос өөр байдаг л да. Гэхдээ ихэвчлэн хамт олонны мэдрэмж нөгөө хүнд айгүй тийм дарамттай мэдрэмж өгдөг гэсэн. Яг дадлагын ажил хийж байгаа тэр хэсэг хугацаанд. За хоёр өнөөдөр ирсэн шинэ залуу тэгвэ. Би хоёроос л хамгийн хайж. Би харин бүр өнөөдөр бүр зоригтойгоор жүжээд те. Юу ч яах. Кофе мофи хийлгээ. Өнөөдөр угаасаа өдрийн хоолн дээр яхаа мэдчихвэс те. Нөгөөдгөө юу? Тэрийг дахгүй бол тэр хүүхдийг ер нь жоохон банк тэр ер нь болчих. Тэгээд би ярьжсэн юм мартчихлаа шүү дээ. Чи өөрөөсөө юм сонирхож. Чи дадлагын багш байсан. За. Би дадлагын багш байгаагүй. Байгааг багш биш ээ. Юу ярьж илээ чи? Одоо хүний дадлагын замаар явахт нь ингээд чи бол хөндлөнгийн одоо тий нөгөө чи бол дадлагын ажилтан бол байгаагүй юм байна шүү дээ. Тэрийг ярих гэдэг юм байна. Тий. За яриа. За ер нь бол би юу ярьжсэн болоо мартчихлаа шүү дээ энэ хоёр. Тийм ээ. Манай үеийнхээ ингээ мартаад болчихсон байна. За саний шүү. Юу вэ? Дадлагын ажилтнаад юу би ер нь дадлагын ажилтныг гашуулдаг хүн байсан байхгүй одоо өнөөдрийн мизүүгийн хийж байгаа ажлыг би айгүй хөвчлээ хийдэг. Тийм учраас тэд нартай арай ойрхон тэгээд ингээд айгүй хэцүү байна гэдгийг айгүй хэлдэг байсан. Чамдоо? Тий. Хөрхий. Айгүй эвгүй байна, ингэ гэсэн одоо ингээд байна, тэгээд байна гэдэг мэдрэмжүүдээ айгүй хэлдэг байсан. Тэгэхээр хамт олныг дадлагын ажилтны юу гэж хардаг вэ гэхэлэр ер нь жоохон төгшүүртэй бөгж сончсон, яг яа харахгүй хэн бичсэн байлаа да. Сончсон. Энэ одоо яах нь вэ? За нэг алдаа гаргангууд алдчихлаа гэж дөрөөлөх гээд байгаа юм шиг тийм мэдрэмжийг дадлагын ажилтнуудад өгдөг гэж хэлсэн. Ой, дадлагын л ажилт юм байна те. Яг асуултыг яаж асууснаас шалтгаалж байгаа л да. Гүг тэр дадлагын ажилтан чинь ингээд энэ юм байж штэ тий. Тэр дадлагын ажилтнаас хэрвээ ингэж асуух юм бол буюу жишээлбэл чамд яг ингээд хүмүүс ингэж байгаа юм шиг тэгж санагддгүү гэж асуух юм бол. Гүг ерөөсөө асуугаагүй зүгээр л өөрөө ярьдаг байхгүй. Би ер нь хүнээс юм асуудаггүй. Яриулцдаг гэж. Би асуухгүйгээр яриулцдаг. Битээр яриад байгаа юм биш үү? Тийм байна. Та хоёр ерөөсөө намайг ингээд юу ч яриаггүй хоёулаа зүгээр л ингээд харцаа өгөнгүүт та хоёр надад амаа өгдөг. Тэнгүүдээ өөрөө тэр ингээд голоод яах вэ? Ламаг яриулахгүй гэдэг. Өөрөө яриулуулчаад. Тий. Тэгэхээр ер нь дадлагын хугацааг хүн болгоно л бас ингээд туулж өнгөрсөн байгаа. Эн чинь бол 10 жилийн сурагчид ч гэсэндээ бас ингээд танилцуулж байгаа шүү дээ. Тий шүү дээ. Хоёр дахь гэр тий. Тий. Тэгээ одоо яах вэ? Дадлагын ажилтнуудаа яах юм? Үн чинь нэг юм баймар балер коммент ороод ирсэн байна. Балиараа. Тийм. Албан газруудад ер нь 2-3 сар дадлагын ажилтан болгож байгаад жинхлэн гэж байгаад хугацаанд дуусгаар халлаа гэж явуулчихдаг гинэ. Тийм газар байд юм байд. Үгүй энэ ааш штэ. Тийм газар байд юм. Манах тийм штэ. Харин тийм газар байдаг гэж хэлсэн шүү дээ.
Би хэлээгүй юу ойрхон гэж. Гэхдээ энэ их учиртай. Гэтэ халчдгүй өөрөөсөө болчих Биш. Нэгдүгээр сонсогч орж ирлээ. Нэгдүгээр сонсогч орж ирлээ. Байна уу өглөөний минь. Сайхан амарлаа. За Улаанбаатарын өглөөтэй холбогдсон байна. Хинтээ бид нар холбогдсон байна. Батуй гэж юм байна. Батуйг. За Батуйга хаана юу хийж явж байна? Өнөөдрийн ярих гэж байгаа сэдвтэй холбогдуулсан санаа бодол юу вэ? За одоо модны уруудаа явж байна. Парадоксос. Замын хөдөлгөөн хэр байна? Замын хөдөлгөөн сайхан байна уу? За. Ингээ сайхан байна. За дадлага ажил. Сонирхолтой байлаа. Дадлага ажил гээ. Нэг хэсэг чинь нэг авчлаг буюу цаг хугацаа харж тодорхой хугацааны дараа жинхэнэ ингээд баахан хүмүүсд ажил авдаг байл. Одоо бол тийм жинхэнэ үйл ажиллагааг бол нэгдүгээрт бол харьцсан. Багцсан байгаа. Тодорхой үнэмштэй болсон байгаа. Хожим бол одоо нэг баахан явуулж байгаа л 3 сар энэ төр гээл те том компани бол 6 сар энэ төр гэж байгаа. Явуулж байгаа одоо бүр шамтруулаад цагийн дуусах гэдэг ихээр хугацаанд дуусах гэдэг ихээр нэг өндгөнөөс хөтлөө гаргаж ирээ те. Ийм асуудал их гардаг байсан. Тэгээ энэ бол одоо ер нь одоо нэг бол тэр хүнийгээр анхнаасаа та ийм шүүгээд авчихсан байхгүй. Тийм шүү. Тэ одоо ийм цагийн үрж яхаа. Та ингэж айдээ шүү. Та цагийн ажлын хэв шинжээр айдээ шүү. Тэгээд үр дүн ямар гарахаас хамаараа та үргэлжлэнэ гэж хэлчихвэл тэр хүн бас нэг юм бодно шүү дээ. Тийм шүү. Тэгин. Ер нь одоо яг цаг харилцааны харилцаа үүсдэг нийгэм болсон чинь нэгтэй яхаж чөлөөтэй байхгүй. Харин тэр хүн бодолтой ажиллаж та надад ингээд итгэл өгөөд ингээд ажиллаж байгаа юм чинь би энэ үр дүн гарна тодорхой үр дүн хүрнэ. Ямар ч байсан би энэ өгсөн мөнгөнд нь ш тийм ээ. Ирээдүйд ажиллах хэрэгтэй орон зайгаа тодорхойлоход бол би ажиллана л гэж зорих хэрэгтэй болов гэж харсан. Яг зөв. Тодорхой баймаар байна тий. Тодорхой баймаар. Айгуу тодорхой баймаар байгаа байхгүй. Батуйга дадлагт оюутан багтаа гарч лээсэн үү? Дадлагт оюутан багтаа гарч ирсэн. Би одоо багш ахгүй. За. Тэгсэн чинь бид чинь нэг дадлага багш нарыгаа бас жоохон хүүхдүүд өөрсдөө шоглох маягтай. Тэгдэг. Хамгийн супер шоглолт чи юу байв гэдэг. Баяраа хэн нэг чадах байж гэдэг юм иймэрхүү нэг юм жижиг нэг юм сонин юм болдог байжээ. Тоглодог байж. Гэтэл нэг өдөр дадлага гарах гэсэн чинь нөгөө хүүхдтэйгээ оройжонгоо ярилцлаа. За. Тий. Одоо намайг яах болоо. Их хөрхий. Тэг хүн чинь одоо давхгүй давдаг гэдэг шиг тийм. Тэгэж явдаг юм шүү дээ. Тэгэл би ихтэй одоо би 18 жил багш гэсэн. Бас л хугацаа шүү. Энэ хугацаанд сургалтын менежер гэж үзлээ, захирал гэж үзлээ. Тэгээд одоо багшаа хийж ингээд явж байгаа. Багш байгаа багш нарт бол хандхад сайхан ингээд тэг хүнд бол өөрийгөө нэг ойлгох орчин тодорхой орон зайд гараад иртээ та ингээд маш итгэвтэй байгаараа гэх нэг урам гэх юм уу те юм хурцлдгийг. Би ингэж боддоо шүү дээ. Эрэгтэй багш ер нь эмэгтэй багшаас бас хүүхдүүдэд юм ойлгуулж заахтаа бас маш их олон давуу талтай байдаг. Тэгс харамсалтай нь маш ховор байд юм шиг санагдаад байдаг л да. Энтэй хэр санал нийлгэн. Ер нь бол эрэгтэй багш нарт хүүхдүүд их наалддаг. Тийм. Тэ ингээ багшаа ингмээр нэгдэг хүсэлтэй өгдөг. Харин одоо бас найз болох ч гэдэм үү те. Ихтэй даах юм шиг харагддаг гэж ойлгодог. Тийм. Ерөөсөө би бол ерөөхдөө бол 80 минут хичээл авдаг нэг удаа авахтаа 2 дараа. За энэ хугацаанд бол би нэг 10 минут нэг хүүхдүүдийн хаваад нөхөрлөлийн бүрээнд аяллаа байдаг байхгүй. Наа чи бас ховор шүү. Тэгэхээр чи наалтахгүй яах юм. Тийм шүү дээ. Яг үн. Наалтуулах юм уу хийдэг юм биш. Тий. Та манай Батуйн маань 2 дахь гэр бол гэртээ 1 дахь гэрээсээ илүү их хүүхэдтэй байд юм байна тий. Тийм шүү дээ. 7 хоногт би чинь 620 хүүхд үзлээ үзүүлдэг. Тийм байна. Толгой ирмэр тоо байна. За маш их баярлалаа. Харин тгий шүү дээ. Баярлалаа хоёгаа. За. Гоё хэдэг бай. Өнөөдрийг өчигдрөөс илүү сайхан болгоцгоё. За баярлалаа. За баярлалаа. За баярлалаа. Цаг баларлаа. Тий, цаг баларлаа. Тэгээ би нэг залууж хэлэхгүй бол манайхан ч нэг манай байгууллагыг нэг мүлждэг байгууллага нэг бодчих үү тий. Үгүй шүү дээ. Манайхаас мүлждэг. Сая бас маа Батуйн маань ч гэсэн ярьж байна тий. Нөгөө нэг одоо жинхлэх гэдэг зүйл энэ нөгөө юу байхгүй юу? Нэгдүгээр ойлголт нь үнэлгээний асуудал байгаа. Хүмүүс яг ямар юм яриад байх хэрэг нөгөө нэг хүмүүсийг туршилтаар гэж авч үзээд ямар нэгэн үнэлгээгүйгээр
энэ нь бол мүлжлэг болчихж байгаа гэсэн үг. Нэгсэндээ ямар салин мөнгө өгөхгүйгээр 2-3 сар явуулчихж байгаа байхгүй юу? А тэгсний дараа нөгөө нэг мөнгө өгөхгүй тул гэдэг ч юм уу нөгөө нэг янз бүрийн өндөгнөөсөө олж байгаа талчиж байгаа гэсэн үг. А манай байгууллага тийм биш байхгүй юу? Яг үндсэн ажилтан байхад үндсэн цалин хэд байдгийг яг тэрийг туршилтын эхний өдрөөс л тооцогдоод бодоод явдаг. явчихна. Тэгээд тийм учраас яг энэ бол одоо тийм зүйл биш. Нөгөө талаасаа гэрээт ажилтан, үндсэн ажилтан гэдэг хоёулаа хуулийн дагуу үйлдэл. Гэрээт ажилтан гэдгийг нь бол нөгөө нэг эн чинь зөвхөн байгууллагад ирэх ашиг биш. Нөгөө хүн чинь бас буруу газар байж иж магадгүй байхгүй юу? Хамт олон хүмүүс чинь хүмүүсийн харилцаа энэ яг одоо сая манай хин ярьлаа штэ. Одоо Эрка ярьлаа. Би яг тэнд үйлдвэрт очиад би миний байх хэрэгтэй тийм нэрээ тий. Тэгэхээр нөгөө хүндээ уг нь хүндээ илүү ашигтай байхгүй юу? Яг мэдээж цалингүй байгаа бол энэ буруу. Яг цалингаа аваад тэгсэрнээ үндсэн ажилтан болохгүйгээр гэрээт ажилтангаар энэ яг миний байх ёстой хамт олон мөн үү? Би энэ дээр өсөж дэвчихүү. Энэ яг миний хийх ёстой дуртай зүйл мөн үү? Гэдгийг таньж мэдхэд нөгөө эсэргээр мэдээж байгуулга нь энэ яг манай тааш тохирох хүн мөн үү? Хоёр талаас л таньж мэддэг. Хийх ажлын талаар ярихаас гадна айгүй нэг чухал зүйл нь байгууллагын соёл гэж байгаа байхгүй юу? Тэр зүйл нийлэхгүй байгаа бол энэ бол токсик хэлбэрлөө болчтой илүү хортой тий. Тэр утгаараа зүр тэр хүн чадвартай байна уу байхгүй юу хамаагүй ямар нэгэн үр өгөөжгүй яг хэрэггүй ашиггүй ийм хүмүүс байгууллагад байгаад ахаар зэрэг энэ бол ингээд айгүй хэцүү бас байгаад байдаг. Энийг бас шийдэх хэрэгч тийм амар биш л дээ. Тэгвэл ерөнхийдөө бол ийм бовдол гарахгүй тулд анханасаа шинэ хүн авахтаа таньж мэдэх хугацааг удаа явуулах хэрэгтэй. Тийм учраас ийм дүрэн байдаг шүү дээ. Хүн ажилд удаан ав хурдан хал гэдэг үг гэдэг байхгүй юу? Үгүй. Нөө чамаар амар үгүй тийм. Ийм ойлголт. Халахтаа хурдан бай. Ажилд авахтаа удаан бай гэсэн үг. Тэгээд ажилд авахтаа удаан байгаагүйгээсээ болоод тэр одоо байгууллага доторх айгүй олон зүйлүүд үнд зүйлүүд эвдэгддэг, хөндөгддөг. Тийм учраас гол яриад байгаа зүйл нөгөө нэг юу яахгүй юу? Үнэлгээгүйгээр тэгж одоо туршиж гинэ гэдэг байдлаар явуулж болохгүй. Манайх бол бүр тэр тусмаа за энэ байгууллагууд 50% муур гэж үнэлдэг. Манайх бол 100% одоо юм одоо явдаг. За байгууллагын соёлыг ярих юм бол гэр бүлийн радиогийн байгууллагын соёлтой 3 хүн нь яг та бүхний нүдэн дээр сууж байгаа. Тэгэхээр манай байгууллагын соёлыг харахыг хүсвэл бид гурыг харахад л болно. Тэгээд үнэхээр соёлтой хамт олон та бүхнийг хүлээж байгаа, та бүхэнд үйлчилж байгаа шүү. Ийм хүмүүсийн одоо дунд орж ирнэ. Тэгээд шинээр ирэх залуудаа ч гэсэн амжилт хүсье. Come on baby kiss me baby энэ биш гэсэн те. Биш шүү. Биш гэдэг байгаа. Kiss болохгүй те. За ингээ өнөөдрийн Улаанбаатарын өглөө шоу нэвтрүүлэг баясагаал kiss биш smell болохгүй. Smell болоо. Тогтсон газар уулзлаа. Түр баяртай. 7 цаг 15 минутаас сэрүүлгээ тавиад ороод ирсгээгээрэй. Радиогийн 1-р студид Эрка Боги заяа найруулагч Мизу ажиллаа. Баярлалаа. Ингээд өрөө гайлээ. Өнөөдрийг өчигдрөөс илүү сайхан болгоё. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй. Улаанбаатарын өглөө шоу нэвтрүүлэг танд хүрлээ. Энэ өдөр эрч хүч амжилтаар дүүрэн байгаарай. Гэр бүлийн радио